Хэллээ. За сайн бацхан уу. Монголын хүний төлөө намаас ээлжид мэдээллийн цаг эхэлж байна. Та бүхэнд орой минь төргий. За төлөө намаас ээлжид мэдээллийн цаг эхэлж байна. Та бүхэнд орой минь төргий. За өнөөдөр 6 дугаар сарын 10-ны өдөр Сүүлийн ерөнхий хорооноос одоо баталгаажсан нэр дэвшигчдийнхаа нэр дэвшигчийн үнэмлэхийг авч бид нар намынхан байранд нэр дэвшигчдтэй үнэмлэхийг гардуулж тойрогт нь одоо ажиллах томилтын нөгөөд явууллаа. Тэгээд одоо бид нар энэ удаагийн сонгуульд оролцох уриагаа та бүхэнд өнөөдөр танилцуулахаар одоо бэлэн байна. Одоо бид нар шүүхийг шүүн гэсэн уриатаагаар энэ удаагийн сонгуульд орж байгаа. Одоо 17 жилийн өмнө манай Батбаяралд анх удаа шүүхийг шүүе гэдэг нэртэй цуглаан зохион байгуулахад тэр үед бол хүмүүс их цочирдож гайхаж одоо шүүхийг шүүж болдгийм үү, шүүхийн тухай ийм ярьж болдгийм үү гэсэн одоо айдстайгаар хүлээж авч ирсэн бол өнөөдөр энэ шүүх засаглал үнэхээр болохгүй байгаа юм байна гэдгийг ерөнхий сайд нь хүртэл зөвшөөрч одоо шүүхийг шинжлэх хэрэгтэй гэдэг одоо агуулгатай мэдээлэл дээр хийж одоо юм ярьдаг болсон байна. Тэгэхээр энэ одоо манай Батбаяралтын одоо тамгалсан брэнд шүүхийг бол шүүх ёстой, шүүхийг ард түмэн шүүх ёстой, шүүгдэж цэгцэрж байж энэ нийгэмд шударгаас тогтох ёстой гэсэн одоо үзэл баримтлал, үзэл бодол одоо энэ үйл ажиллагааны чиглэлийг бид нар энэ удаагийн сонгуульд одоо дэвшүүлэн энэ уриаг бид нар одоо тугаан болгон барьж оролцож байгаамаа. За энэ одоо ямар утгатай үгүй ээ, ямар утгатай уриа вэ гэвэл энэ шүүхээ шударга болгохгүйгээр бид цаашаа өөр ямар нэгэн салбарын одоо хөгжил дэвшил одоо бусдын одоо төрийн төсмөдийн шударга байдлын тухай ярих бол ямар ч утгагүй болоод байгааг бид нар одоо сүүлийн энэ хагас жилд одоо бүр илүүтэйгээр сайн мэдэрлээ. Одоо улсын их хурлаас зохион байгуулж байгаа ээлж дараагийн сонсголууд энийг одоо бэлтгэнээ нотолж байна. Энэ төрд байгаа төсмөд маань одоо төрөл бүрийн одоо хулгай, авилгал, одоо төсвийн самшигдуулал гэдэг ёс бус одоо өчнөө зүйлд одоо холбогдолтой байгааг одоо тэр том эндэр дээрээс одоо шүүх мэт тэмдэгэд ярьж одоо нэгнийгээ буруутгаж нотлогоо баталгаа энэ гаргаж тавьж яриад байна л да. Гэтэл одоо үүний дараагаар хэрвээ шүүх маань шударга байсан бол одоо тэр одоо буруутай этгээдүүд одоо хулгай хийсгэнд одоо яг нотлогдохгүй мархэд сэрдэгдэж байгаа хүмүүс бүгд шүүхийн өмнө очих ёстой тийм. Тэнд одоо үнэн худлаа дэнслүүлж одоо үнэн буруугаа ялгуулж буруутай бол зохих шийтгэлээ авч буруугүй байвал одоо хэрэгсгүй болдг юм уу, цагаатдаг юм уу, одоо тийм үйл ажиллагаа явагдах ёстой. Тэгжээж одоо бид нар энэ төрдөө итгэлтэй болж энэ төрд байгаа хүмүүс ч гэсэн буруу бусармаг зүйл хийж болдгүй юм байна гэдэг одоо ойлголт авах хэрэгтэй юм байна. Гэтэл энэ байдал маань одоо яаж иргэснийг та бүгд мэдж байгаа. Энд шийтгүүлсэн хүн нэг чалга, энд шүүхтэр очисон хүн одоо тоотоо хэд байна. Одоо бүдүүлгээр хэлбэл жүжиг маягийн нэг 2-3 хүн аваачсан шийтгэлээ гэж одоо шүүхээс тогтоосон. Тэгээд одоо баг сар болоогүй буцаагаад гаргаад хэрэгсгүй болгоод гаргасан тийм. Ийм байдалтай байвал бид нар шударга ёс яриад хэрэггүй. Бид нар өөр ямарваа нэгэн одоо Монгол улс сайхан болох тухай бол яриад огт одоо үр дүнд хүрэхгүй. Тэгэхээр одоо бүх одоо ажилд одоо юм эренг дараалал гэж байдаг. Тэгэхээр өнөөгийн Монголын нийгмийг цэгцэлж, цэвэрлж одоо хөгжил рүү
хандуулахын тулд энэ шүүхийг шудрах болгохгүйгээр шүүхийг шудрах ажиллах нөхцөлийг хангахгүйгээр шүүгчдийн одоо хараад бус байдал гэж ярьдаг одоо нийт ерөнхийдөө шүүхийн шинжилгээг хийж шүүхээ зөв ажилтдаг болгохгүйгээр бол ямар ч дараагийн өөр юм яриад бол нэмэргүй гэдгийг одоо бид ойлгосон учраас бид ийм ураа дэвшүүлж байгаа. Энийг манай ард түмэн та бүхэн ойлгоод ийм ураатай ийм одоо өөрчлөлт шинжилгээг хийхээр зорж байгаа манай намайг дэмжиж одоо бидний төлөө саналаа өгөхийг уриалж байна. Одоо саналаа өгөөрэй гэж хэлж болохгүйгээр бид нар нэлээд хэдэн одоо мэдээллийн цаг энэ төр өнгөрүүллээ. Өнөөдрөөс эхэлж бол одоо 26-ны шөнийн 12 цаг хүртэл бид нар энэ үгийг хэлэх хэрэгтэй болсон. За тэгээд гол яриадаа ороход шүүхийг шүүнэ. Энэ та бүхэнд одоо ямар сонсогдож байна? Зарим одоо энэ төрөө дээдэлдэг гэсэн юм одоо үзэл бодолтой хүмүүст бол жоохон хатуу сонсогдож магадгүй. Гэхдээ энэгүүгээр бид нар цааш алхах боломж байхгүй. Тэгэхээр одоо та энэ шүүхийг шүүе гэж одоо анх яагаад ингэж сэдв ямар одоо үйл явдлууд тохиолдоод энэ шүүх болохгүй байгаа юм байна. Ямар судалгаанууд дээр үндэслэж энэ одоо шүүхийг зэгцлэх ёстой гэдэг бодол дүгнэлтэнд хүрсэн бэ. Та бол аль эртний дүгнэлтэнд хүрсэн гэдгийг бид нар мэдж байгаа. Гэтэ өнөөдөр хүртэл энийг энэ ойлгохгүй хүмүүс маш их байна шүү дээ. Тэгэхээр энийг л бид нар зөв ойлгуулж чадвал бид нар одоо ард түмнээсээ дэмжлэг аваад энэ хүсэж бодоод байгаа өөрчлөлтөө хийх боломж одоо хүрч чадвал бид нар энэ өөрчлөлтийг хийх одоо чадaltaй, мэдлэгтэй, одоо тийм мэдлэгтэй, одоо тийм одоо хүсэл зоригтой ийм хүмүүс байгаамаа. Тэгэхээр Батэлдаасаа энэ тухай одоо түүхэл ярьж эхлэх нь байна да тийм. Тэгээ түүх гэхээсээ илүү бид нар энэ эрүүгийн эрх зүйн шинжилгээ ухааны тухай ярих хэрэгтэй байна. Эрүүгийн хэрэг одоо эрүүгийн эрх зүйн шинжилгээ ухаан, эрүүгийн хэрэг хянаа шийдвэрлэх эрх зүй гэл одоо манай одоо гэмт хэрэг судлалын тий салбарт жишээлбэл саяны одоо хоёр салбар шинжилгээ ухааны бол судалдаг. За тэгээд энэ бол бид нар нэг ингээл би өөрөө мундагтай болж харж чадаа зүйл биш байхгүй. Ерөөсөө Монгол улсад сүүлийн 32 жил дэлхийд байхгүй одоо шүүх тогтолцоо ус одоо өөрөөр хэлбэл одоо гэмт хэргийг шалгаж одоо шийтгэл оногдуулах процесс ч өөрөө гээд маш олон нарийн одоо шат дамжлуудыг дамжаад тэг нэг ёсонд үйлдвэрлэл явагдаж байгаа байхгүй тийм гин буруутай буруугүй гэдэг хоёр шийдвэрийг гаргахын тулд маш олон шат дамжлагтай өөрөөр хэлбэл иргэн хүн одоо шил гомдол гаргалаа гэхэд тийм тэр гомдлын одоо шил хэрэг бүртгэгч хүлээж аваад мөрдөн байцаалтан жилжүүлээ прокурор хяналт тавиад ингээд одоо шүүхтэр очиод тэгээд эцсийн гин буруутай буруу гэдэг асуудал одоо ингээд шалгагдаж тогтоогдож байгаа юм. За тэгээд өнөөдөр хүчтэй төр одоо үйлчилж байгаа Монгол улсын үндсэн хуулийн дээр бол төр одоо хүний эрхийг хчлөө зөрчигдөд тэмцэх хүндэгч эрхийг сэргээдэл үүргийг биелүүлнэ гэж заасан шүү дээ. Тэгэхээр төрийн энэ үүргийг биелүүлэхийн тулд одоо маш олон байгууллагууд ажиллаж байна л да. Одоо саяны миний хэлсэн эрүүгийн болон иргэний захиргааны гэдэг энэ гурван төрлийн маргаан дээр одоо өөрийнхөө одоо харьяаллаар одоо тодорхой хэрэг бүртгэл мөрдөн байцаал зохих шалгалтуудыг хийгээд эцэст нь одоо шүүхээс одоо шийдвэр гаргадаг юм тогтолцоо байгаад байгаа юм. Тэгээ энэ дээр бол манай одоо өнгөрсөн 32 жилийн хугацаанд бол манай эрх баригчд бол санаатай одоо санаатай алдаа гаргасан гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл энэ бол санамсаргүйгээр алдаа гаргах боломжгүй салбар байхгүй. За одоо ингэ манайх ингэ маргалдаад байдаг шүү дээ. Ер нь бол одоо ингэ аль үеэс ингэ Монгол улсын шүүх засаг ялтарч байгаа. Тэгээ Монгол улсад хизээ энэ шудраг бос явдал хизээ энэ авилах хэл ахуул одоо ингэ газар авчваа. Юунаас болчихвоо гэдэг. Энэ нөгөө нэг их сурвалж их одоо нөгөө үндэс болсон тийм. Одоо яг одоо ямар шалтгааны улмаас ийм байдал үүсчихсэн бэ гэдэг их сурвалжаа бид ерөөсөө зөв тодорхойлж чадахгүй байна. Тэгэхээр миний хувьд зүгээр 1992 оны одоо ардчилсан үндсэн хууль бид батллаа гэж ярьдаг үед бол бид нар шүүх засаглал дээр маш том алдаа гаргасан гэж болдог. 1992 оноос өмнө бол бид нар нөгөө Ором Германы шүүх буюу тий одоо бид нар их газрын системтэй шүүхийн тогтолцоотой
Тэгээд төр ард түмэн хоёр нь гэж хамтарч шийдвэр гаргадаг систем. Өөрөөр хэлбэл та бол сайн мэдж байна шүү дээ. Одоо 1992 оноос өмнө бол шүүх бүрэлдэхүүн бол хоёр ардын төлөөлөгч нэг шүүгч гэсэн бүрэлдэхүүнтэйгээр хэрэг маргааныг шийддэг. Ардын төлөөлөгчдийн болохоор нэг одоо иргэдийн төлөөллийн байгууллага те одоо ардын төлөөлөгчтэй гаргаж ирдэг. За шүүх нь өөрөө төрийн төлөөлөлсөн шүүх нь нэг одоо шүүгчээ гаргаж ирдэг. Ингээд тохиолдлын 3 хүн одоо байж байгаад одоо хамтраад одоо өнгөрсөн цаг хугацаанд болсон үйл явдлыг одоо дүгнж юу болсныг тогтоох гэж оролддог гэсэн байхгүй. Манайх одоо 92 онд ямар өөрчлөлт оруулсан гэхээр иргэдийн одоо төлөөлөгчийг оролцуулж болно гэдэг. Үндсэн хуулийн дээр бол маш том юм алтайг гаргасан. Болно гэдэг нь одоо болно гэдэг нь одоо боломжтой ойлгосон тийм. Тэгэхээр одоо заавал орох ёстой биш гэсэн ойлголт. За Монгол улсын одоо орчин цагийн одоо нийгмийн зохион байгуулалтын хэлбэрийг бол бид 1924 оны 11 сарын 26-нд батлагдсан үндсэн хуультай холбож тайлбарлахаас аргагүй тийм. Монгол улсын одоо нийгмийн зохион байгуулалтыг түүхийн одоо ач холбогдолтой байдлаар нэгж хуваах юм бол 1924 оноос өмнөх Монгол улс 1924 оноос хойш Монгол улс гэж хоёр байгаа байхгүй. 1924 оноос өмнөх Монгол улс хаан засаглалтай улс байсан. 1924 оноос хойш Монгол улс бол одоо бүгд найрамдах засаглалтай ардын эрхэнд тулгуурласан ийм одоо нийгмийг байгуулсан байлтай. Тэгээд өөрөөр хэлэх юм бол 1924 оноос өмнө Монгол улс хаана одоо өв залгамжлуулна тийм хааны зарилгал хууль болдог байлаа тийм. Тэгвэл 1924 оноос хойш төлөөлөгчдийн байгууллагыг улсын их хурл гэдэг байгууллагыг байгуулад улсын хурл гэдэг байгууллагаасаа баталсан хууль дүрм журмын хүрээнд нийгмийн амьдралыг зохион байгуулах гэж амьдэрсэн байна. Ард түмэн төлөөлөгчдөрөө дамжуулж ирэх хэрэгтэй боллоо. Тийм. Тэгэл одоо хамгийн анх одоо өнөөдрийн Монгол улсын өвчин төгөлдөр мөрдөж байгаа үндсэн хуулийн 3 дугаар зүйл дээр бол Монгол улсад засгийн бүх их ард түмний мэдлэлт байна. Ард түмийн энэхүү эрхээдлэгтээ өөрөө төрийн үйлээр шууд оролцож эсвэл төлөөллөөрөө дамжуулан оролцсон гэж байна тийм. Тэгэхээр энэ төлөөллийн байгууллагыг бид нар юу гэж нэрлэдэг вэ гэхээр улсын их хурл гэж нэрлэдэг. Төлөөлөгчийг бид нар юу гэж хэлээд байгаа юм бэ? Улсын их хурлын гишүүн гэж нэрлэдэг. Төлөөлөгчийг гаргаж ирж байгаа хүмүүсийг бид нар хэн гэж нэрлэдэг вэ гэхээр сонгогч гэж нэрлэдэг байна. Тэгээ бид нар одоо ингээд нэг юм маш сайн ойлгох хэрэгтэй. Ер нь Монгол улсын одоо өнөөдөр нийгмийн зохион байгуулалт бол ардчилсан улс гэж юу хэлээд байгаа гэхээр ард түмэн хамтдаа одоо улс орноо зохион байгуулалтыг нэг юм хэлээд байгаа. Ардчлал гэдэг үг бол ерөнхийдөө зөвхөн иргэний оролцох эрхийг одоо тийм нийгмийн зохион байгуулахад оролцох эрхийг бид нар ардчлал гэж нэрлэдэг шүү дээ тийм. Тэгээ өнөөдөр манай ингээд сонгуульд төхөөд явж байгаад одоо ард иргэдийн дунд ямар ойлголт байна гэхээр ардчлал гэдэг зүйлээс иш үйлдэлээр татгалзах зүйл харагдаад байгаа байхгүй юу? Сонгуульд оролцоод яадаг юм. Муу хулгайч нар гэл тийм. Сонгуульд оролцохгүй байна гэдэг нь өөрийнхөө нэг оролцох хэрэгээсээ татгалзаж байгаа гэсэн хэрэг байгаа байхгүй тийм. Тэр хүнийг оролцохгүй байлаа гэд хэн хохирох гэдэг юм бол. Тэр хүн өөрөө л хохироод шүү дээ. Үнэхээр өөрөө нийгэм бас нийгэм тэр чигтэй хохирно. Одоо төр засгийн удирдлагуудаа бид нар ингээл гомдоод хүндрахаар сонгуульд оролцохгүй гэдэг нь нөгөө нэг лөөрчид чинь өөрсдийнхөө хүсснээр эрх мэдлийг ингээд бие биендээ дамжуулах боломжийг бид нар өөрсдөө олгоод ирэх гэсэн үг шүү дээ. Ер нь одоо Монголын ард иргэд энэ улс төрийн намд эвлэлд нэгдэхтэй хүртэл ямар намд эвлэлд нэгдэх ёстой, ямар үзэл баримтлал итгэл үнэмшилтэй хүн билээ би тийм. Би ч одоо барууны үзэлтэй хүн үү, зүүнний үзэлтэй хүн үү гэдэг ингээд улс төрийн маш өндөр соёлтой байж бид нар улс төрийн намын гишүүний тухай ярих хэрэгтэй байхгүй. Тэгээ бид нар өнгөрсөн 7 жилийн хугацаанд ерөнхийдөө улс төрийн намуудын гишүүдийн дунд судалгаа хийж үзсэн. Тэгээ судалгаа хийгээд үзэхэд бол өөрийнхөө одоо илсэж орсон намыг ямар үзэл баримталтай нам гэдгийг мэдэхгүй хүмүүс байж шээ. Саяхан би одоо Сүхбаатарын талбай дээр арчил намын хэсэг хүмүүстэй ингээд уулзлаа. Тэгээд бүгдээр ингээд танаа нам ямар үзэл баримталтай нам юм. Зарим нь барууны нам, зарим нь зүүнний нам гэх ингээд нэг дор байгаа одоо 10 хүн бүгдээр өөр зүйлийг намын гişүүд. Тэгэхээр энэ бол итгэл үнэмшил үзэл баримт бодлороо нэгдсэн хүмүүс үү? Зүгээр л өөрсдийнхөө хоббигоор тийм зүгээр л өөрсдийнхөө одоо сэтгэлийн хөдлөлөөр нэгдчихсэн үү гэдэг энэ асуудлын хүрээнд бид нар маш сайн ярмаар санагдаад байна. Тэгээ одоо манай энэ том нам жижиг нам гэж яриад байдаг нөхдүүдийн хувьд аваад үзэхэд бол бас л эргэлзээтэй. Ер нь бол тэгээ энэ болгоныг би яагаад яриад байна гэхлээр ер нь одоо улс орныг удирдан улс орныг одоо зохион байгуулна гэдэг чинь бол энэ чинь бүхэл бүтэн шинжилгээ ухаан тийм бүхэл бүтэн одоо 3 сая одоо 500 мянган хүний
одоо хувь заяатай холбоотой асуудлыг шийдэх гэж байгаа тийм. Зүгээр л одоо бид нэр сэтгэлийн хөдлөлөөр одоо улс орны асуудлуудыг ингээд зүгээр таамагаараа ямар ч судалгаа шинжилгээгээр ярьж болохгүй шүү дээ. Тэгэхээр одоо таны нөгөө нэг анхны асуусан асуултын хувьд хариулаад хэлэхэд бол ер нь Монгол улсад ингээд болохгүй байгаа зүйлүүд нь юу байгаа гэхэл 1992 онд бид нар үндсэн хуулийг өөрчилсөн ч гэсэн тухайн үндсэн хуулийн өөрчлөлтөнд тохирсон ард иргэдэд хөгжүүлэх байхгүй. Монгол нэгэд нийгмийг ингээд өөрчлөхийн тулд өмнө нь ингээд ард иргэдэд бэлтгэх хэрэгтэй шүү дээ. За та сонгуульд саналаа өгдөг ийм нийгмийг байгуулж байна. За хин ч гэсэн одоо хувийн өмч өргөдтэй байж болох юм байна. Гэхдээ хуулийн дагуу болж явах хэрэгтэй байна. Манай үндсэн хууль чинь өөрөө тийм шүү дээ. Монгол улсын иргэн өмч одоо хөдөлгөх бол үүлүүд хөрөмж өмчлөх хэрэгтэй. Тэгээ өмч хөрөнгийг бол шударгаар болж авна л гэж байгаа шүү дээ. Түүнээс биш хамаагүй одоо ямар ч хамаагүй аргаар өмч хөрөнгөтэй бол түүнийг одоо эдийн засгийн өршөөлийн хууль гаргаад өршөөж хамгаал гэдэг ийм үндсэн хууль зохицуулалт байхгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө хуулийг бид нар ингээд хэрэглээ өдөр тутмынхаа амьдралд ингэж хэрэгэлдэг болох нь соёлд бид нар нэгдүгээр суралцаагүй байна. За хоёрдугаар нийгмийн амьдралд оролцохдоо хариуцлагатай оролцох талаар мэдлэггүй байна. За ялангуяа энэ хүний эрхийн чиглэлээр бол бид нар одоо хүмүүс өөрийнхөө эрх хэрэгжүүлэлтэнд эзэн байх талаар бид нар ямар нэгэн тийм одоо бэлтгэл ажлуудыг хийгээгүй байна. Тэг ингээд одоо шүүх засаглал одоо буруу байгаагийн шалтгаан маш олон байгаа гэж нэгдүгээр бид нар 92 онд үндсэн хуулийн дээр суур тогтолцооны маш том алдаа гаргасан юм байна. За одоо хэрэг хүртэл мөрдөн байцаалтын шатанд одоо жишээлбэл хэрэг хүртэл мөрдөн байцаагч цагдаагийн алба гэдэг чинь бас нэр төртэй алба байлаа шүү, хүчирхэг алба байлаа. Гэмт хэрэгтэнтэй шууд одоо очиод нүүр тулаад бариад авчдаг нэг байлаа. Өнөөдөр ямар болсон гэхлээр прокурорын зөвшөөрлгүйгээр манай цагдаагийн алба маань юу ч хийж чадах болсон байхгүй. Одоо энэ бол би өнгөрсөн 30 жилийн хугацаанд ирэх байсан нөхдүүд маань ингээд алхам ингээд хууль хяналтын байгууллагын системийг бол бүхэлд нь ингэж одоо сулруулад зөвхөн өөртөө гэмт хэрэг үлдэж чөлөөтэй дураараа авирлах боломжийг бүрдүүлээд ингээд одоо ард түмнэрээ тохуурхан дайж игнэж те одоо ингээд одоо хэвлэл мэдээлэлээр нэг л том гэмт хэрэгтнүүдийг зарлаад байдаг те хинч хариуцлага хүлээхгүй байгаа нь бол энэ бол бодтой шүү дээ. Одоо бид нар тэр боломж унаа гэдэг хүнийг сая авчраад шүүр ажиллагаа гэдэг. Монгол улс зардлаар авчраад шүү дээ. Тэгээ тэр хүн өнөөдөр тэр хэрэг яаж хийдэг чинь те. Тэгээ бид нар бүгдээрээ мартчихсан. Тэгэл нэг том хүнийг ингээд мөнгөтэй төгрөгтэй их мэдлэлтэй хүнийг бид нар барьж шалгалаа гэхлээр бүгдээрээ бүр ингээд ивэртэй тулаа үзсэн юм шиг бүх тэр хүнийг барьчаа, тэр хүнийг шалгачаа гайхаад гэдэг те. Чи зүгээр л хууль шалгалтын байгууллага өдөр тутам гэмт хэрэг шалгадаг ажлаа л хийж. Тэгээ чинь биднэрт ямар соёл үүссэн байна гэхлээр шүүх шударгаар ажиллагаад ингээд хин нэгэн хүнийг байцах гэхлээр бид ингээд бараг л хилэмдүүлээд байна шатдаг ч юм уу тийм. Нэг бол одоо ингээд бариулчихгүй байна гэдэг одоо шаардаад байдаг ч юм уу. Ингээд яг одоо тэр хинээс юу хүсэж байгаагаа бид нар өөрсдөө ч ойлгохгүй байгаа байхгүй. Ягаад гэхээр энэ маань одоо нийт монголчууд бидний одоо мэдлэг боловсролтой холбоотой байгаад байгаа. Тэгэхээр энэ шүүхийг шүүн гэдэг энэ шүүх засаглал өөрөө болохгүй байна. Энэ шүүхийг шүүх гэж зөвхөн шүүх болохгүй байгаад энэ байгаа одоо яриад байна гэж андуурах гэж байна. Шүүх засаглал гэдэг маань өөрөө бүхэлдээ одоо маш олон үе шат амжилттай одоо юм механизмудаас бүрдэж байгаа гэдгийг би түрүүн хэллээ. Шүүх эцсийн шийдвэр гарах хүртэл одоо шүүх шинжилгээ, үнэлгээ одоо тийм одоо маш олон байгууллагууд ингэж одоо шат дамжуулан хяналт шалгалтыг хийгээд эцэст одоо бодит дүн юу болсон юм бэ гэдгийг л шүүгч нар хинээс ч харах бус байдлаар тогтоох гэж оролддог гэсэн байна. Тэгээд энэ шүүх засаглал гэж ярьсантай холбогдуулаад ерөнхийдөө улс орны зохион байгуулалт одоо 3 төрлийн засаглал байдаг. Хууль тогтоох засаглал, гүйцэтгэх засаглал, шүүх засаглал. Хууль тогтоох засаглалыг бид нар улсын хурал гэдэг байгууллагаар мэднэ тийм. Гүйцэтгэх засаглалыг бид нар засгийн газар гэдэг нэрээр мэднэ. Шүүх засаглал гэдэг бид нар улсын дэвжүүх мөн одоо шатцны шүүхүүдээр мэднэ тийм. Тэгээ шүүх засаглал дотор бол прокурор, шүүх, тэгээд цагдаа, хууль хяналтын байгууллага. Засаглалын үед шүүх засаглал нэг сонь шүү дээ. Гэр бүртгэл мөрдөн байцаалт нь болохоор засгийн газартаа одоо мэдлэлт байж байгаа тийм. Улсын ерхий прокурор одоо түүний орлогчийг болохоор ерөнхийлөгчийн томилж чөлөөлдөг ч гэдэг юм уу. Шүүх засаглал нь болохоор ерөнхийлөгчийн томилгоогоор байдаг ч юм уу. Тэгэхээр ингээд энэ засаглал маань бол их сонин удирдлагатай тийм засаглал багхгүй. Тэгээд ер нь бол энэ 3 цаг одоо улсын хурал гэдэг одоо гүйцэтгэх засаглал, шүүх засаглал гэдэг энэ 3 засаглал маань цаг хугацааны 3 өөр хэмжээст үйлчилдэг гэдгийг одоо тогтоодсон энэ одоо шинжлэх ухааны бүтээлийг жишээлбэл миний би одоо ингээд одоо сонирхож судалж хөгжүүлж байгаа.
За улсын хурал бол ирээдүйн цаг засаг үйлчилдэг засаг. Одоо манай улсын хуралд ингээд өнөөдөр 1300 хүн нийт дэвшиж өрсөлдөж байна тийм. 1300 хүн дэвшиж өрсөлдөнө гэдэг бол энэ бол маш сайн. Бид нар сонголт ариун байна гэсэн үг шүү дээ. Хамгийн гол нь сонгогчд маань хэр зэрэг одоо өөртөө хэрэгтэй юмыг сонгож чадах вэ тийм. Бид нар дэлгүүрт ороод ингээд алт мөнгө одоо юу гэдгийг алмаа судалтаад авъя л да тийм. Тэгээ маш олон гялалцсан юм дундаас бид нар тэр алмаазыг ялгахын тулд бид мэрэгжлийн алмаац гэдэг зүйлийг мэддэг байх хэрэгтэй. Хэрвээ мэдэхгүй бол бид шил авах хэрэгтэй тийм биз. Тэгэхээр яг энэтэй адилхан энэ 1300 одоо ингээд гялтганаад байгаа. Өнөөдөр ч одоо бүгдээрээ л айгүй гой те одоо зураг ахуулаад айгүй гой одоо амлалт аваад те айгүй гой одоо ингээд реклам шторк гээл ингээд ард түмэндээ ингээд өөрсдөө намайг сонгох ингээд өөрсдөө санал болгоод байна шүү дээ тийм. Тэгэхээр бид нар тэр дундаас хамгийн одоо өөрсдөө төлөөлж чадах, хамгийн одоо үнэм чудраг байж чадах, хамгийн одоо тэр одоо хэрэгтэй ард түмэн их оронд хэрэгтэй зүйлийг бодлогын түвшинд боловсруулж санаачилж чадах тийм хүнээ бид нар сонгож одоо өөрсдөө хувь заяа даатгах хэрэгтэй байхгүй тийм. Энийг л бид нар одоо хариуцлагатай хийх л одоо сонгогчдоос уриалаад байна. Одоо харамсалтай нь бол манай энэ сонгуул зохион байгуулж байгаа бодлогууд, сонгуул зохион байгуулж байгаа арга хэрэгслүүд маань мөнгөний уралдаан юм шиг, уран зургийн уралдаан юм шиг тийм. Яг нэг юм буруу чиглэлээр угаасаа шүүх засаглал нь болохоо байгаа шүүх засаглалаа өөрсдийнхээ хэрэгцээнд одоо тааруулаад ингээд өөрчилсөн одоо ийм алихад хүчсэн төрөөс шудраг сонгуул шудраг хууль хүлээх юм жоохон утгагүй байна л да. Тийм яг нэг ард иргэд бодит амьдралаараа өнгөрсөн 32 жилийн хугацаанд Монгол улсыг өдөрсөн улсын хурал. Монгол улсыг өдөрсөн засгийн газар тийм. Монголчууд бидний одоо төлөө ажилласан шүүх засаглал маань ямар байгааг бид бүгдээрээ амьдралаараа мэдээд байна шүү дээ тийм. Тэгээд нөгөө түрүүний яран дээрээ тулгуурлаад байхад улсын хурал бол ирээдүйн цагт үйлчлдэг засаглал, гүйцэтгэх одоо засаглал буюу одоо засгийн газар бол одоо цагт үйлчлдэг засаглал. Шүүх засаглал бол өнгөрсөн цагт үйлчлдэг засаглал. Гэхдээ мэдээж яг шүүх засаглал ирээдүйн цагт үйлчлэх тохиол байна л да. Яг тийм шүүх засаглал сайн ажиллаад байх юм бол ирээдүйд гэмт хэрэг үйлдэхгүй гэсэн. Өөрөлдсөн сэргийлүүлнэ. Ирээдүйд нөлөөлнө. Хууль тогтоох засаглал маань бас өнгөрсөндөө нөлөөлж болно тийм. Яг гэх юм бол одоо өнгөрсөн болоод өнгөрч гэсэн юмлыг сэргийгээд одоо жишээлбэл эрхэн зөрчигдсөн хүмүүс эрхийг хамгаалах ажлуудыг хүртэл хийдэг болдог шүү дээ. Тэгэхээр мэдээж ингээд бүх засаглалууд маань хоорондоо одоо маш одоо нэгт холбоотой байдаг юм аа. Тэгэхээр одоо бид нар ингээд засаглалын 3 одоо хэлбэр цаг хугацааны 3 өөр хэмжээс үйлчилж байгааг тогтоосноор ямар ач холбогдолтой юм бэ гэхлээр ирээдүйн цагт ямар хүн одоо бодлого боловсруулах ёстой гэдгийг одоо бид нар нарийн тодорхойлох боломж байна. Одоо өөрөөр хэлбэл бид нар одоо хордон морийг одоо шинжээд байна шүү дээ. Энэ морид хордон давхиж чадахгүй юу те. Одоо бид нар хөгжимчин хүнийг хүртэл бид нар хийл тоглож чадна, төгөлдөр уул тоглож чадахгүй гэл ангилдаг шүү дээ тийм. Яг энэтэй адилхан бид нар улсын хуралд ямар шинжтэй хүн байх хэрэгтэй. За гүйцэтгэх засаглалд ямар шинжтэй хүн байх хэрэгтэй. Шүүх засаглалд ямар хүмүүс тохиромжтой гэдэг төрийн боловсон хүчний бодлогыг боловсруулахдаа бид нар цаг хугацааны ямар хэмжээнд хамаарч байгаа засаглал ямар хүн одоо тохирох вэ гэдэг тэр одоо тохирлыг бид ингээд наривчилж байгаа гэж боломжтой. Засгийн газарт магадгүй залуучууд ажиллах хэрэгтэй байна. Өглөөр тусдаг, орой тий одоо оройтож ажиллаж чаддаг, ачаал даах чадвартай, эрүүл саруул, сэргэлэн тий ажил хурдтай ажил бүтээчдэг тий нэг юм одоо манай өнөөгийн их хурлын гишүүд дандаа гүйцэтгэх засаглалын хүмүүс байхгүй. Дандаа компани тий дандаа компани захирлууд дандаа л нэг бизнес мөнгө төгрөг хөөцөлдөг биднээс илүү одоо баг яаж одоо өөрийнхөө хөрөнгийг одоо өсгөх үү те одоо ямар байдлаар одоо өөрийгөө хөгжүүлэх гэдгийг мэддэг гэдэг чинь бол ийм тийм идэвхтэй хүмүүс байхгүй. Ийм идэвхтэй хүмүүс бол гүйцэтгэх засаглал тохирно. Улсын хурлд ямар хүн тохирох вэ гэхэлэр те энэ ч одоо маш олон хүний ингээд нөгөө мэдээллийг сонсох чадвартай байх хэрэгтэй байна. Одоо ингээд 20 гаруй мянган хүний одоо дуу хоолойг төлөөлөд улсын хурлд тэдний дундаас хамгийн оновчтой нэг өгүүлбэрийг бодож олоод тэр хүмүүсээ төлөөлөд дуурдаг хүн гэдэг чинь бол нэлээд төвчээртэй хүн байх хэрэгтэй. Тэ? Тэгээд одоо маш олон их сурвалж мэдээллүүдийг ингэж судалж байгаад хамгийн оновчтой өөрийнхөө хөрсөн тохирох хувилбарыг одоо бодож олж чаддаг хүн байх хэрэгтэй. Ингээд нэг осондоо илүү ухаантай, туршлагатай. Тэгэхээр ингээд иймэрхүү хүн хэн байж болох вэ гэхэлээ нас тогтсон хүмүүс тийм.
нэг хийн арилцсан хүн гэж ярьдаг шүү дээ. Тэгээ нэг ирээдүйд бас ингээд нэг нилээ өнгөрсөндөө нэг магадгүй гэр бүл зохиогоо салаад нийлээд янз бүр болцсон хүн магадгүй гэр бүлийн одоо эхнэр нөхрийн хооронд үүсдэг зөрчил маргаанууд юунаас болоод илүү ойлгох тийм магадгүй тэр хоёр хүний хайр зан гэхээсээ илүү нөгөө мөнгөний хүүний бодлого одоо буруу байгаагаас болоод өндөр хүдэ зээл аваад эхнэр нь одоо өрөнд орчдөг тийм тэгэхээр тэр өр ширний асуудлыг одоо энэ болж өр ширний асуудлаас болоод гэр бүлүүд ингээд маргалтаад магадгүй одоо өрөө төлөхийн тулд эхнэр нь солонгос явчихдаг нөхөр нь Америк явчихдаг гэр бүл салдаг тэгээд үн чинь хүүхд үлддэг ч юм уу тийм нэг иймэрхүү гэр бүлийн асуудлыг хүртэл ингээд өөрөө туулаад үзсэн байх юм бол яах нь энийг одоо хууль хэрэгцсэн хувьд яах нь бодлого болгож боловсруулаад одоо өөрийнхөө одоо амьдралаар туулсан зовлон ирээдүйдээ үр хүүхдүүдэд туулахгүй гэсэн ийм итгэл үнэмшилтэй тийм илүү тийм өгөх сэтгэлтэй хүмүүс их хурл баймаар байхгүй. Би бол улс төрчин бол өгөх сэтгэлтэй байх хэрэгтэй гэж ойлгодог. Өгөх сэтгэлтэй хүмүүс байгаа учраас ингээд цаг наргүй ингээд ажилладаг байх гэж би боддог тийм. Одоо улсын хурлын гишүүний ажлыг бол би боддөг юм л та одоо ингээд маш их цаг наргүй. Тэгэл одоо ингээд байнгын бодоо сууж идэх хүмүүс тийм. Тэгэл байсгийг л хүмүүс ингээд ийм тэгээд тэр тэгээд ингээд зовлонгоо мэдээж ярьдаг тийм. Монгол улсын төрчин угаасаа нөгөө үндсэн хуулийн 19 төр зүйл дээр зааснараа нөгөө иргэнийхээ эдийн засаг нийгэм хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ хариуцна гэж заасан. Тэгэхээр энэ үүргийг биелүүлэхээ сууж байгаа хүмүүс мэдээж эдийн засгийн баталгаа нь алдагдсан, нийгмийн баталгаа нь алдагдсан, хууль зүйн баталгаа нь алдагдсан хүмүүс нойр нөрөх боломж. Тэр хүмүүс маань зовлонгоо ярьж очиж хэлэх нь аргагүй шүү дээ. Тийм үстэй. Их хурлын гишүүнээр надад одоо ийм ажлын байр хэрэгтэй, надад ийм мөнгө хэрэгтэй, надад ийм хүүхдэд маань боловсрол хэрэгтэй гэж шаардах чинь асуудал тийм. Гэхдээ тухайн нэг хүний асуудлыг шийдэхийн тулд их хурлын гишүүн ажилладаг биш үү те. Энэ үнэхээр нийгмийн хамарсан асуудал мөн үү шүү те. Үнэхээр одоо ганц нэг хариуцлага тохиолдолд бол энэ хүн одоо таарамжгүй амьдраад байна уу? Нийт бодлого нь буруу учраас олон хүн хаасаагүй ингэж амьдраад байна уу гэл ингээл одоо энийг бодох юм бол маш их зүйлийг боддог. Нийгмийн шинж хэрэгтэй тийм. Тэгэхээр энэ их хурл гэдэг маань бол ирээдүйд цагт үйлчилдэг засаг учраас илүү тийм бодлого боловсруулдаг, судалгаа шинжилгээ хийдэг одоо хууль санаачилдаг тэгээ хуулийг хилцүүлдэг өөрийнхөө санаачилсан хуулийг хамгаалдаг тийм өөрийнхөө санаачилсан хуулийг бусад их хурлын гишүүдээр дэмжүүлдэг зөв гэдгийг өөрөө баталсан тэгээд эцэст нь баталдаг баталсныхаа дараа сурчлагаа хийдэг сурчлагынхаа дараа хуулийг яг зөв хэрэгжүүлдэг юм байна байхгүй. Тэгэл өнөөдөр манайд хууль маш олон үйлдвэрлэгдэж байна. Тэгээд ерөөсөө сурчлага байдаг. Сурчлага байхгүй мөртлөө хууль биелүүлэхийг шаарддаг тийм. Тэгээ нэг ард иргэдэд ашигтай нөхцөл хуульчилж тэрийг нэг бол одоо сурчлахгүй. Нэг бол одоо дандаа торгон шийдэх гэсэн хуулиуд болохоор хамгийн түрүүнд хэрэгжүүлээд эхэлдэг ч юм уу тийм. Ингээд манай ер нь бол одоо ингээд өнгөрсөн хугацаанд бидэнд үйлчилж байсан төр засаг улсын хурлын ингээд аваад үзэхлээр бол энэ үнэхээр одоо яг энэ онлайн хувьд ч тэр одоо үндсэн хуулийн дээр ч гэсэн заасан үүргийнхаа хүрээнд бол ажиллаа хийж чадаагүй үүргээ биелүүлж чадаагүй учраас л бид өнөөдөр энд ингээд одоо нийгмийг өөрчлөх ёстой, шинжлэх ёстой гэдэг дуу хоолой гаргахгаа сууж байгаа болов уу. За өнгөрсөн цагт хамаарлаа засаглалын хувьд шүүх засаглал. Шүүх засаглал бол одоо хинээч нөлөөнд автахгүйгээр бодит дүннийг бодитоор нь тогтоож чаддаг хүн л байх хэрэгтэй байхгүй. Түүнээс биш ингээд мөнгө өгсөн хүний дагуу одоо жишээлбэл энэ цагаан цасыг хар гэж хэлээд өгөөрэй гэд мөнгө өгөхлээр хар гэж хэлдэг шүүгч байж болохгүй байхгүй тийм. Тэгээ манад бол иймэрхүү хариуцлагагүй шүүгч нар бол маш олон байгаа. Прокурорч олон байна. Тэгээ сүүлийн үед бол яг анх бидний 20 жилийн өмнө ингээд 2004 оноос эхлээд би чинь эрүүл мэндийн иргэний хөдөлгөөн гэдэг одоо Батцамдам уянга тэртээ нийлэл ингээд одоо нийгмийг өөрчлөх шинжилгээ гэдэг зүйлийг одоо ингээд дуу хоолой болж эхэлжсэн. Тэгээд бид нар одоо тодорхой үзэл бодол нийлийг үүсүүлээд тусдаа ингээд би бол 2007 оноос хойш ингээд иргэдийн шударга гэдэг хүмүүс байгуулад явж байгаа. За миний итгэл үнэмшил бол нийгэм шударга шиг тогтоох ганц механизм шүүх засаглал гэж би ойлгож байна. Ерөөсөө нийгэм одоо худал хоормог зүйлийг бид нар юу гэж нэрлэдэг гэхлээр нөгөө авилга албан тушаалын гэмт хэрэг те одоо худал хоормог зүйл хийх тэр чимээр залилан бэхлэхтэй гэж ярьж шүү дээ. Тэгээд энэ гэмт хэрэгтэй тэм цөөрөхтэй байгууллагууд ч өөрсдөө цагтаа хууль албатай байгууллага. Манайд бүх юм байгаа шүү дээ. Гол мэдэр чинь ажиллаа хийх байгаа учраас л өнөөдөр ингээд төрийн албанд хулгай их зорилготой бүр ингээд одоо гэмт санаа бодлоор улсын хурд санаахдаг хүн бүлэг үүссэн байна шүү. Тэгээ энийг бид нөгөөдөл маань би энийг манам бүлэглэл, тийм бүлэглэл, ийм бүлэглэл гэж нэрлэдэг болж байгаа шүү дээ.
Тэгэхээр энэ бол маш аюултай нөхцөл байдал юм аа. Тийм учраас энэ бүлэглэлүүдэд бид нар талцаж хуваагдахгүйгээр одоо энэ бүлэглэлтэй Монголын ард түмэн ингээд хүчээ нийлүүл тэмцэх хэрэгтэй байна. Гэтэл өнөөдөр энэ бүлэглэл маань одоо мөнгө гэдэг зүйлээр одоо бүгдийг шийд болно гэсэн ийм одоо андуу ташаа бодлоор одоо ингэж ажиллаад байна л да. Яг нь энэ бол тэгээд их олон зүйлийг ярих хэрэгтэй. Маргааш нөгөөдрийнхөө лайвуудаар ингэж салбарын асуудлын талаар ярих хэрэгтэй гэж бодож байна. Өнөөдрийн хувьд бол ингэж шүүхийг шүүнэ гэдэг энэ одоо уран дээр үндэслээд бид нар ярьж байна. За анх 20 жилийн өмнө шүүхийг шүүе гэдэг бид нар цуглаан зохион байгуулсан. 2007 оны 5 сарын 29-ний өдөр эрх чөлөөний талбайд шүүхийг шүүн гэдэг ингээд цуглаан зохион байгуулсан. Тухайн үед бол одоо манай багш нарч тэр одоо ингээд зарим хуульчд те хамт ажиллаж байсан нөхдөчд чи юу хийгээд байгаа юм бэ гэл те юу шүүхийг шүүн гэд хизээ шүүхийг шүүж ийсэн ингээд тэгээ би бол нөгөө шүүх засаглал одоо цагдаа шүүх прокурорын байгууллагын үйл ажиллагаанд байгаа алдаа дутагдлыг дунд нь байсан үеийн үед бол би мэдээд те одоо ингээд ямар нэгэн байдлаар эрүүгийн хэрэг биш юм эрүүгийн хэрэг болгох гэж одоо эрүүгийн хэрэг мөн байхад хэрэгсгүй болгох гэж те ингээд нөгөө захирах одоо дарга удирдлагууд ингээд нөлөөлөх гэж ингэж доотлын албан тушаалуудтай ингэж захирах хэлбэрээр нөлөөлөх гэж оролддог байсан. Одоо энэ маань бол зүгээр шууд арилж болсон байхгүй. Гоо бараг энэ хэргийг ингэжүүлт хэдийг өгнө, хэрийг ингэжүүлт хэдийг өгнө гэдэг. Тэгэхээр энэ бол нэлээд бүр дордсон байна. Ямар ч байсан оройцсон ч гэсэн одоо нийтээр өнөдр чинь ингэж шүүх болохгүй байна гэдгийг ярьдаг хэлсэн шүү дээ. Тэгээ энэ бол бас бидний тэмцэл бол үр дүнд хүрсэн байна гэж үзэж байгаа. За тэгээ нэг ноёнтой заргалт бол одоо толгойг өнөхөд бол хормойг өгөх шиг. За энэ 20 жилийн хугацаанд ингээд шудраг шүүхийг шаарддаг тэмцэх бол тийм амархан мэдээж байгаагүй тий. Одоо хүмүүс бол ингээд энэ одоо яагаад ингэж яваад тийм гайхтарлах тий. Алах барьчихсан. Одоо хүний хувь заяа шийдэх эрхийг хуулиар олоод авчихсан. Тийм хүн ингээ өөрийнхөө олгоцсон эрх мэдлийг буруу зүйлд ашиглаж байгаа энэ тохиолдол бол энэ маш аюултай зүйл байхгүй. Юу ч юу болгож болно. Тэгээ нөгөө оныгоо байдаг гэжтэй тий. Одоо чи ямар хэрэг хийгээ гэсэн та тэгвэл хэрэг олдсон тий. Нөгөө хүн байх юм бол хэрэг нь олдно гэж ярьдаг шүү дээ. Яг энэ шиг одоо энэ хууль алдын байгууллагын болохгүй бүтгүүг бол одоо өнөөдөр манай сэтгүүлчд маань гэж яриад байгаа байхгүй тий. Сэтгүүлчдийн хувьд ингэж ярьж байгааг асуудал өөрсдийнх нь хэрэг маргааны буруу шийдэж учраас л одоо шүүх засаглал мох болсон гэж яриад байгаа нь бас л нөгөө тий зөвхөн одоо субъектив байдлаар одоо хандж байгаа нийт шүүх засаглалын асуудлыг хандна гэхээс илүү намайг эрүүдийн шүүхчраас шүүх болохгүй гэсэн байдлаар хандж байгаа нь бол нэлээд буруу юм шиг санагдаад байна. Тэгэхээр энэ шүүхийг шүүнэ гэдэг өөрөө бол хоёрхан үг хэдий боловч улс орныг эмчлэх одоо бүрэн одоо эмчилж чадах юм одоо бидний зайлшгүй ихний ээлжид шийдэх ёстой асуудал бол шудраг шүүхийг байгуулах тухай. Монгол улсын үндсэн хуулийн дээр чинь Монгол улсын ер нь шудраг шүүхээ шүүлэх эрхтэй гэж. Тэгсэн үртэл өнөөдөр шүүх маань шудраг биш байна. Бүр ингээд субъектив байдлаар ингээд би одоо маш олон кейс тохиолдлуудыг ярьж болж байна тийм. Ингээд шүүгч хүн бүр ингээд учир утгагүй уурлаад байдаг шүүгчтэй тааралдаг. Шүүгч чинь уурлаад ах шаардлагагүй шүү. Хоёр хүн маргалдаж сонсож байгаа хамгийн хэрүүлж маргалдуулж байгаа тэр хинэн үнэн яриад ийн гэдгийг л татах хэрэгтэй байхгүй. Гэтэл бүр ингээд нэг хоёр хүний нэг талд нь ороод чи боль чи чимээгүй гэл ингэсээр байгаа нөгөө талын шийдвэр гаргаж байгаа шүүгч нар байж л шүү. Тэгэхээр энэ шүүхийг бид нар шинжилж засахгүйгээр бол өнөөдөр Монгол улс урагшлахгүй. За одоо тэгж ялангуяа одоо сүүлийн үед бол шүүгч нар ял авсан тохиолдлууд байна. За хуульч шүүгч хийжсэн тохиолдлыг бид дэлгэжил байсан. Тэг манайх ерөөсө тоохгүй юм шиг тийм. Хуульч биш хүн шүүцсэн 12 жил эрүүгийн хэрэгцсэн гэдэг ахад тэр хүнээр шүүгдсэн хүмүүс яагаад гомдлохгүй би нэг гайхаад байгаа. Дээрээс нь одоо жишээлбэл ингээд хохирогчд өнөөдөр ингээд дуурдгүй айдснаас болоод яал ингээд одоо би ингээд одоо шүүгчийн одоо энэ хууль бус юм ярьчих юм би занаад носчих болов гэл ингээд айгаад байдаг тийм. Тэгэхээр айгаад дах тусмал айлгаад байдаг. Тийм учраас бид нар одоо үнэхээр одоо бид нар бол өнөөдөр хуультай нэг юм амьдарч байгаа байхгүй тийм. Одоо хуулийн дээр одоо манай үндсэн хуулийн 16 дугаар зүйл дээр чинь Монгол улсын иргэн халдшгүй чөлөөтэй байх хэрэгтэй. Хууль заасан үндсэн зургаас гадуур хэний ч ирэхэнд одоо халдахыг хориглоно, мөрдөж мөшгөж эрүүдийн шүүхийг хориглоно гэж залтсан. Тэгээд ийм хуулийн энэ эрхээ мэдхгүйгээс болоод эрүүдийн шүүлгээд явчихдаг тийм. Эрүүдийн шүүлгээд явж байгаа хүнийг бид нар
Одоо тэр хүн л өөрийнхөө төлөө би намайг ерөөдөө шүүгээд байна гэж доорхгүй өөр хин нэг хүн тэр ерөөдөө шүүлж байгаа. Яаж мэдэх юм бэ? харахгүй хамгаалахаарахгүй Хамгаалахгүй тийм. За тэгээд бид нар бол ингээ шүүхийг шүүлгээд юм ураатай. Тэгэхээр яг энэ одоо эрх мэдэл төрлөө гэж бодохыг энэ шүүхийг шүүх хэр хугацааны асуудал вэ? Хэдэн одоо зангилаа асуудлыг шийдэж энэ зэгцрэх ёстой вэ? Одоо жишээлбэл бид нар боловсролын салбарыг ярьдаг тийм. Одоо маш их уналтанд орсон. Энд өөрчлөлт хийвэл үр дүн Урт хугацаа 10 жилийн дараа гарнаа гэдэг чухал салбар гэж бид нар үздэг тийм. Тэгэхэд энэ шүүхийг ямар хугацаанд зэгцлэх боломжтой вэ? ерөөсө хитгэн одоо үнцэн суур асуудлуудыг өөрчлөхөд энэ бол баг өргөс авсан юм шиг тэр дараа үр дүн мэдгэтгэхэр тийм ажлуудыг хийх боломжтой. Жишээлбэл одоо манай прокурор, мөрдөн байцаагч одоо хэрэг бүртгэгч, шүүгч нарын одоо хамгийн их гаргадаг алдаа юу гэвэл хүний эрхийг дээдлэх зарчим өрддөг байхгүй. Хүний эрхийг дээдлэх зарчим гэдэг юу хэлээд байгаа гэхээр тухайн хүнийхээ асуусан асуултанд хариулахыг хэлээд байгаа шээ. Анхааралтай сонсож байгаа хариулт өгөхийг хэлээд байгаа шээ. Тэгэхээр өнөөдөр манай шүүх прокурор цагдаа тэгэхээр хүмүүстэй харьцдаг. Хавцтргийн нууц гэл ерөөсөө нууц хараат ус гэдэг хоёр үгээр энэ хоёр үгийг л соёлтой хэрэглэх одоо механизмыг бүрдүүлчих юм бол энэ манай энэ хууль шаналлын байгууллагад байгаа бүх асуудал маш амархан зэгцэрнэ. Тэгээд энэ нууц хараат ус гэдэг хоёр үгээр халахвчлаад энэ хууль шаналлын байгууллагын ч одоо ингээд өөрсдийнхөө муу мухай зүйлийг муугаад айлгадаг. Чи нууц халдах гэл. Чи миний хараат ус байдал халдах гэлээ ингээд занл хийлээд байдаг. Тэгээд хараат ус байдалд хэн хэдийд халддаг гэхлээр хөрөн мөнгөтэй эрх мэдэлтэй эд хөрөнгөтэй хүмүүс л далдуу хойвлох замаар нөлөөлдөг. Нөлөөллийн ажил тэгж л явагддаг шүү. Авилга албан тушаалын тэр ягаад өрөөнд нь очиод юм асуугаал ойлоо сууж байгаа хүн тэр хараат бусвал халдж байгаа юм биш үү? өдөр чинь тэгэл ойлоо ер нь бол нөлөөлнө гэх сонир асуудал шээ. Шүүх хурал дээр үгээ хэлнэ гэдэг чинь нөлөөлж байгаа шүү. Өөрийнхөө үннийг нотлох гол шүүгчд нотлох баримт гаргаж ирэл ингээл гэрч асуулгая ингийн гэдэг чинь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлөд байгаа нөлөөлөл мөн шүү дээ. Гэтэл энэ нөлөөлж болохгүй гэж яриад байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол ингээд манай энэ шүүх хууль зөв тодорхойлох. зөв нэгдүгээр зөв тодорхойлохтой. Тэгээд би бол шүүх засаглалыг шинжлэх одоо хамгийн ихний хэлжинд өмгөөлөх эрхийг чөлөөлөх хэрэгтэй. Хүн итгэсэн хүнээрээ өмгөөлүүлдэг болох хэрэгтэй. Өмгөөлөгч хүн гэдэг чинь үйлчлүүлэгчийнхаа өмнөөс очоод хяналт тавьдаг хүнийг хэлээд байгаа шүү. Мөрдөн байцаагч хөтөлж асууж гин үү, тулхаж асууж гин үү, хуулиар олгосон эрхийг нийтлүүлж гин үгүй юу гэдэг ингээ хянаа сууж байдаг. Тэгээд одоо асуух ёстой зүйлээ асуухгүй байх юм бол хөөе энэ хүнээс нэг ийм асуулт асуугаад өгөөч гэдэг асуултын хүртэл асуулгаад протокол тэмдэглэлд нь тусгуулаад тэр протокол тэмдэглэлд тусгуулна гэдэг маань эцсийн шийдвэр гаргадаг шүүгчнэр дээр очиж тэр өгүүлбэрээ үндэслэж тэр хүнээ өмгөөлөх гэдэг байна. Гэтэл өнөөдөр манай энэ шүүх засаглалд яасан гэхэлэр өмгөөлөх эрх гэдэг юм боомлоо хийсэн. Өмгөөлөгчийн үнэмлэхтэй л хүн өмгөөлнө. Тэгээд өмгөөлөгч нарыг яаж одоо эрхшээлтэй байлгадаг гэхлээр эрхийг заасан шүү. Тэр хүн өнөөдөр би эрхтэйгээ байж байгаа би одоо нэг сардаа нэг 10 хэрэг өмгөөлөд нэг талхтынхаа мөнгөтэй байх уу тий? Нэг амар сайхан гэдэг хүнийг өмгөөлөд үнэн чударгаар өмгөөлөд одоо хэсэг шүүх прокурорууд шаардлага тавиад эрхээ асуулчаад талхнаасаа салах уу гэдэг сонголтыг тулгаад байна. Тэгэхээр ийм учраас манай хууль одоо хүний эрхийн салбарт нөгөө итгэлтэй одоо шудрах тийм өмгөөлөгч гэдэг зүйл өмгөөллийн одоо тийм хууль зүйн тусалцаа үзүүлдэг механизм байхгүй ч байна. За хуучин одоо тэр хуучин мөрдөгжсөн хуулиуд дээр бол ялангуяа одоо тэр 2006-7 онд анх бид нар иргэдийн шудрах шүүх гэх төрийн суулгыг байгуулж байгаа үед бол одоо өмгөөлөгч биш хүн тийм мэргэжлийн бос хүнээр одоо хэргийг өмгөөлүүлдэг тийм хууль байсан байхгүй юу? Одоо иргэн байцаа шийдэх хуулийн 38 дугаар зүйл байдаг байсан. Мэргэжлийн өмгөөлөгч олж боломжгүй бол хэрэгт ажиллах шалтгаан бүрдгээд өмгөөлөгчөөр авч болно. Тэгэхээр чинь өмгөөлөгч гэдэг их сонио ойлголт байхгүй юу? Тухайн хүнд мэдхгүй зүйлд туслах дэмжлэг үзүүлэх гэх асуудал. Тэгэхээр одоо өмгөөлөгч яадаг гэхэлэр одоо эдийн засгийн асуудал дээр жишээлбэл эдийн засгийн мэдлэгтэй өмгөөлөх юм бол сайн өмгөөлж байна. Хуульч хүнээс илүү эдийн засгийн тэр одоо тайлан балансын учрыг олдог өмгөөлөх юм бол яах нь тэр тайлан баланс нь дутаас хөрөнгө мөнгийг магадгүй тэр холоод ирж болно. Альсгүй өөр тийш жилжүүлсэн илрүүлж болно тийм. За эрүүл мэндийн агуулгатай одоо хэрэг маргаан дээр эмч эрүүл мэндийн салбарын хүн өмгөөлөх юм бол
Одоо магадгүй шүүхийн хэлбэр гэх мэтчлэн ингээд одоо прокурор төрийн зүгт бол ингээд шинжээч, минжээч, үнэлгээч гэдэргээл ингээд төрөл бүрийн хүмүүс ажиллаад байдаг. Тэгвэл өөрийнхөө эрхийг хамгаалах гэдэг хүнд өмгөөлөгч авах ганцхан боломж юм. Тэгэхээр өмгөөлөгчид тусалцаа үзүүлэхдээ мэрэгжлийн тусалцаа гэдэгт нь эдийн засгчийн одоо эмчийн те хуульчийн салбар болгоны тусламжийг авах боломжийг хуульч нээж өгөх хэрэгтэй байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ өмгөөллийн харилцааг одоо ингэж чөлөөлж өгснөөрөө бид нар өмгөөлөгч гэдэг хүн нэг үйлчлүүлэгчийг хамгаалдаг гэдэг утгаараа бол хүний эрх бол маш амархан сэргэн. За хоёрдугаарт нь цагдаагийн байгууллагт эрх мэдлийг өгөх хэрэгтэй. Өнөөдөр шиг прокурор дээр авч төвлөрүүлчихэд прокурорууд нь одоо ингээд одоо ачаалаад дийлэхгүй тэгээд одоо ингээд манарсан юм гэж шүү дээ тийм. Одоо ингээд хэрэг бүрдэж мөрдөн байцаагчийн гар дээр 100 хэрэг байна гэж байгаа юм. 100 хэрэг шалгадаг мөрдөн байцаагч байхгүй. Энэ бол хүний одоо боломжгүй. Нэг хэрэг шалгана гэдэг чинь одоо нэг хохирогч байна тийм. Магадгүй олон хохирогчтой байж болно. Холбогдогч байна, олон холбогдогчтой байж бол за зөв нэгээр бодоход л те 100 хэрэг дээр 100 хохирогч 100 сэжигтэн одоо магадгүй нэг хэрэг дээр 3 гэрч асуулаа гэхэд 300 гэрч шинжээж томилох хэргийн газрын үйлчлэг гэдэг эд зүйл хийх үйлчлэг гэл ингээд одоо нэг иргэн байцаа шийдэх ажиллагаа иргэний одоо байцаа шийдэх ажиллагаанууд ингээд аваад үчих юм бол ингээд нэг хэрэг дээр хэд доотлол нь 15 20 ажиллагаа хийж байгаа шин. Тэгэхээр эн чинь нэг сарын дотор 100 хэрэг дээр одоо ингээд 15 20 150 200 ийм ажиллагаа хийхлээр бодоод үзэхгүй те 2-3 мянган ийм ажиллагаа энэ бол хүний хүчин одоо чадлаас давч нь болохгүй. Тэгээ өнөөдрийн манай хэрэг үрчим мөрдөн байцаагчдын хийж байгаа ажил юу гэхээр нөгөө хэргийнхаа хугацаа сунгуул ингээд прокурорд очиод ойчрлж яддаг болсон. Тэгэхээр энэ ачааллыг бууруулахын тулд яах ёстой вэ? Мөрдөн байцаагчдын тоог нэмэх ёстой. Ер нь хэрэг маргаан баг үлдэгдэг болох. Гол дээр нэгдүгээр хэрэг маргаан баг үлдэгдэг болох хэрэгтэй. Хоёрдугаарт нь нөгөө хуучин дээр төдөлжүүлэх гэдэг нэг өрчтөө байсан юм. Одоо эзэн олбогчны тодорхойгүй хэрэг төдөлжүүлждэг юм ингээл те. Одоо бол тэр төдөлжүүлэх гэдэг ойлголт байхгүй болоо бүх хэрэг нь ажиллагаанд байгаад байдаг учраас энэ бол манай хууль хяналтын байгуул санаатаагаар хийсэн ажил гэж би ойлгож байна. Одоо чи бүр юм живүүлэх гэдэг технологи гараад ирсэн. Хин нэгэн хэргийг наадах живүүлчих гэх юм бол ингэ шалахгүй хийж байгаа юм шиг. Тэгээд гинт санах юм бол гаргаж ирнэ. Захиалгатай хэрэгүүд бол дээгүүрээ байж байгаа юм шүү. Одоо нэг одоо заашгүй шалгаж хариу өгөх ёстой тийм одоо арын хаалганы хэрэгүүд маягийн маяг шиг тийм. Тэгэхээр чи энэ ч одоо ингэ ер нь бол одоо ингэ сүүлийн үед ингэ ард иргэдийг ингэ сонсоод байхад бараг шүүх цагдаад хандаад яах юм бэ гэдэг болсон юм шиг. Зовлон цагийн гарч тийм. Тэгээ энэ ч нөгөө манай хууль хяналтын байгууллага маань ерөөсөн нийгмийн өмнөлөөс үүргээ биелүүлж чадахгүй ард түмэн тэрэнд итгэхгүй хэрэг гаралт багаслаа гэж яриа. Үнэхээр хэрэг гаралт нь багасаад байгаа юм уу? Цагдаад өөрөөр гаргахаас саналх нь багасаад байгаа юм. Бараг одоо цагдаад бүр ингэж эдгээр тандаа нэмэргүй ингэж нэг ч хандхаа болж байгаа бол бид нар их сайн ажиллаж байгаа шиг гэдэг байна. Энэ ч бол тийм байж болохгүй юм тийм. За тэгээ прокурорын байгууллага бол одоо хяналт тавьдаг механизм байх хэрэгтэй шийдвэр гаргаж болсон. Тэгэхээр прокурор хяналтаа зөв ажил үүргийн хуваарийг алдагдуулсан. Ер нь хариуцлагын тогтолцооч шатааралтайгаар манай одоо өмнө нь бол хэрэг бүртгэл мөрдөн байцаалт хийсэн одоо магадгүй хэрэг бүртгэлт хийсэн мөрдөн байцаалт дээр очиод өгөхөд материалын дотор бол ахмадгүй. Шинэ над хэрэг бүртгэлтэй бүрэн гүйцэтгэе. Тэгээ мөрдөн байцаалт явуулж яснаа прокурор дээр авчиж өгөхлөө прокурор хөөе наа чи дутуу мөрдөн байцаалт хийсэн байна. Нотлог үн чи буцаад яв гэд прокурорын даалгавар биччих юм бол нөгөө мөрдөн байцаагч маань хариуцлага тооцоолдог. Прокурор одоо хэргийг болцсон байна гэдэг ингээ шүүх дээр авчитал шүүх маань хөөе болоогүй энэ чинь нотлогдохгүй гэх юм бол прокурор хариуцлага үлээдэг. Анхны шатны шүүхтэр хэрэг шийдчихлээ дав заалах шатны шүүхтэр шийдвэрт өөрчлөлт орохоор бол анхны шатны шүүгчид одоо үнэхээр мэрэгжлийн ур чадвар хангалттай байна уу санаатаа энийг ингэ шийдсэн үгүй гэдэг ингээд нягтладаг тийм бүр ийм одоо шатандаа ингээд хариуцлага тооцдог систем байсан байгаа байхгүй. Гэтэл өнөөдөр бид нар тийм байхгүй болчихлоо шүү дээ. Харин тийм чи бидний нөгөө нэг бас л их яриад бас манай мөрийн хөтөлбөрт байгаа юм нэг хяналт хариуцлагын тогтолцоо тийм хяналт гэдэг үгийг хөрхөн дэрэг үндсэн хуулийг бол бид нар хамгаалдаг зөв гэж одоо сурталчилдаг хүн болгон мэдэх ёстой энэ нийгэмд хэрэглэх ёстой маш чухал хууль гэж үздэг. Гэвч бас бид нар нурахгүй хэлдэг ганц нэг алдаа бий тийм ганц нэг алдаанаас болж бүхэл бүтэн тэр хуулийг бол өгөөсгөж болохгүй тийм. Тэгэхээр тэрний бас нэг нэлээ одоо тэгэхээр залруулж болох алдаанууд шүү дээ тийм. Нэг алдаа нь одоо хяналт гэдэг юм ерөөс огт байхгүй болсон. Өмнө нь бол одоо хит хяналттай нэг юм тийм. Одоо намын гишүүдэд хяндаг тэр байгууллага тэр зэрэг нь
ардын хянаж болох хорон хяндаг нөгөө хүмүүс нь одоо матас өвчнө гэдгийг одоо тэр матас гэдэг бас л хоёр талтай асуудал болоод байгаа тийм. Үнэхээр тэр социалист өмчийг шамшигдуулж байгаа юмыг илрүүлээд байгаа бол тэр ч одоо матас гэхээсээ илүү одоо нийгмийн тусдаа шудраг нөгөө үндсэн хуулийн 17 дугаар зүйлээс нөгөө шудраг байх үүргээ биелүүлж байна. Одоо тэр механизм одоо бүр эдийн засгийн салбар одоо бүх салбараас авагдаад хууль хяналтын салбарт ч гэсэн юм хяналт гэдэг ажил үүргийнх нь хуваарийг бас ингээд зөрчөөд алдагдуулаад хайцсан. Энийг тэгээд санамсаргүй гэж хэлэхэд бас аягүй хэцүү тийм. Тэгэхээр энэ бол одоо санааттай. Тэгээд ер нь ингээд үндсэн хуулийг буруутгаад идэв. Би бол эсрэгээр хүмүүс үнэхээр үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 дахь шиг заасан тэр зарчим 6 зарчим байдаг шүү дээ. Тэрийгээр шудраг байх хэрэгтэй. Хүмүүс шудраг байгаад хүмүүс хариуцлагатай байх юм бол тэр үнийг хянах шаардлагатай шүү. А юу н манай эрүүгийн хэрэгцээ шинжилгээ ухаанд илүү байхгүй. Ингээд гин буруугаар гимссэн хүнийг бид нар бараг шийдэх шаардлагатай. Жишээлбэл нэг бодит амьдрал дээр тохиолдож ирсэн тийм тохиолдол байна л да. Өөрийнхөө одоо ачиг, зээг ингээд санамсаргүйгээр ингээд машин одоо ингээд нөгөө уруу газар ачааны машин тавьсан байсан чинь нөгөө тоормзон халтаад тий. Тэгээд одоо ач одоо хүүгээ ингээд дайраад алдсан тийм тохиол байдаг байхгүй. Гэтэл тэр хүн санаатаар тэр гинтэрийг үлдээ. Тэр одоо ач хүүгээ ингээд хөнөө гэж бодог байхгүй. А тэгээд тэр хүн бол буруугаар гимшээд байгаа байхгүй. Энэ буруу зүйл одоо хүн амны хэрэгөө тий. Гэтэл нөгөө хүнийг шийдэх гэхэд баг тэр хүн өөрийгөө шийдэх сууж байгаа байхгүй. Өөрөөр бүр ингэж явахсан тэгээд тэр бүр ингээд нэг шоконд ороод бүр ингээд одоо тэр хүн чинь тэгэхээр тэр хүнийг нэмж шийдэх бүр баг утгагүй байгаа байхгүй тий. Тэр хүн баг ингээд бошоохон шиг би шорондоо орё бошоохон шиг би өстой ингээд хийсэн нүглийг хариуцлага хүлээе гэдэг ингээд ийм тохиолдол энэ бол нөгөө ухамсар тий. Яг үйлдэл буруу байгаа чинь тэр хүн гимшээд байна шүү. А гэтэл гинт хэрэгтэн одоо жинхэнэ одоо гинт хэрэгтэн гэж юу хэлж юм гэхээр өөрөө хийсэн муу үйлдэлд гимшдэггүй гэж байдаг юм. Өнөөдөр одоо ингээд их хурлд нэг төвч хүмүүсүүд байж би авилаа өгч авсан гэдэг нэг бүр хот ингээд эмхтэй тухай бас ингээд фэйсбүүк дээр явж шээ. Өмнө нь одоо ингээд баян зүрх төрөлд ажиллаж байхдаа гинт хэрэгт холбогдсон. Тэгэхээр тэр чинь өмнө нь би шийдвүүлж юм аа. Одоо би өстой шудраг болсон гэдэг шудраг юм. Энэ бол өөрөө ингээд ёс зүйн хувьд ч болохгүй зүйл байхгүй тийм үү? Тэгэхээр бид нар бас энэ ерөөсөө Монголын үнийн төлөө намын баримтлагын зарчим бол тий та бид нар бол ярьдаг шүү дээ. Ер нь бол бид нар ингээд эвлэлд нэгдэг бол сайн дур явах хэрэгтэй. Тэгээд энэ чинь сайн дураараа одоо ингээд ухамсараараа ингээд эвлэлд нэгдээд үнэхээр одоо их орныхоо төлөө нийтийн эрх ашигын төлөө өөрийнхөө чадах зүйлийг чин сэтгэлээсээ хийгээ явуучих юм бол бид нар заавал тийм их хөрөнгө шаардах зүйл байхгүй байхгүй тий. Энэ сонгуулийг ч гэсэн бид нар бас ирээдүйдээ тийм л болгомоор байна. Тэгвэл одоо 4 жилийн турш улс төрийн намд ажиллаа л та. Тэ? Ирэх барьж байгаа нам нь одоо мөрийн хөтөлбөрөөр биелүүлэхэд ажиллаа л та. А сөрөг хүчин нь үнэхээр хяналтаа тавиад ажиллаа л та. Тэ? Тэр хажуугаар нь одоо ингээд манай нам ингэн тэгнэ гэдэг одоо сурчлагынхаа ажлуудыг хийгээд тэ. Ингээд одоо жишээлбэл намын үүр хороод одоо дүүргийн одоо намын хороод үүрүүд нь ингээд 4 жилийн турш тасралтгүй ингэж ажиллаад тэгээ мөрийн хөтөлбөрийн амьдрал дундаас босгож ирээд ингээд ажилтсан намуудад бол өнөөдөр бол заавал ингээд их хөнгө зарцуулаад өрсөлдөд байх юм шаардлага байхгүй шүү дээ. Үнэхээр арьсч нам 200 мянган гишүүнтэй бол ардын нам 200 мянган гишүүнтэй бол сурчлага их шаардлага байхгүй шүү. Тэр гишүүд нь өөрсдөө удирдлагад итгэдэг. Тэр удирдлага нь одоо ирэх барьж байхдаа зөв ажил хийсэн бол тэр 200 хүн чинь зүгээр алга ташаад л гаргаад ирнэ. 200 алга ташаас гадна 200 мянган хүний 200 мянган хүнээр тогтохгүй ингээд тэр төрийн чинь одоо ирэх барьж байгаа этгээдүүдийн гаргасан сайн сайхан бодлогын үр шимийг хүртсэн би заавал ингээд төслөөл те шүүмжлээл дайраад тахгүй шүү дээ. Гэтэл ингээд одоо хөгжлийн маркетинг чинь нүүрсний хулгайч гэдэг юм ногоон автобус гэдэг юм ингээд бүр тасралтгүй хулгай зэлгийн янз янзын муу мохот зүйл нь яригдал байдаг. Нөгөө бүр намынхын гишүүд нь өөрсдийнхөө нөгөө удирдлагуудаас ичдэг те ийм хэмжээнд очсон энэ улс төрийн намууд бол өнөөдөр бол ухамсараараа тэр намын гишүүд нь л хариуцлагатай баймаар байхгүй тийм болохгүй байгаа тэр зүйлүүдтэй шүүмжлээд хариуцлага нам дотроо тооцож чаддаг болох хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр яг бид нар ингээд одоо зайлшгүй одоо улс төрийн одоо нам байгуулж энэ одоо Монголд болохгүй өгөхгүй байгаа зүйлүүдийг засах одоо яг жинхэнэ арга замыг одоо бид нар ингээд тодорхойлж одоо бодлогоор өрсөлдөх зорилготой энэ улс төрийн намыг байгуулсан. Тийм учраас бид нар бол цаашдаа
ингээд ажиллана. Тэгээ энэ удаагийн сонгуульд бол бид нар нэг том одоо зорилттой амбиц байгаа. улсын хурал суудалтай улс төрийн хүчин болоо л гэдэг юу зорилт тавьсан байгаа. Тэгээд энэ хүү лайвыг үзэж байгаа хүмүүс за магадгүй одоо дараа нь үзэх хүмүүс байх юм бол шеэрлээд өгөөрэй. За тэгээд Монголын хүний төлөө намын төлөө саналаа өгөөрэй. За тэгээд мэдээж Монголын хүний төлөө намд бол яг цаг хугацааны уртад ингээд шалгарсан. За хувийн ашиг сонирхлоо хоошин тавьж чадах ийм одоо хүмүүс одоо эвлэлд нэгддэг юм аа. За яг зарим хүмүүс бол биднийг одоо ингээд мөнгө төгрөггүй одоо сул байна гэж хардаг баг. Гэхдээ биднэрт бол ямар ч мөнгөөр үнэлэхгүй ийм сэтгэлээрээ эвлэлд нэгдэж байгаа хамт олон Монголын хүний төлөө нам байдаг учраас сэтгэлээс гадна биднэрт том мэрэгжил байна. Жишээлбэл энэ шүүх засаглалыг яаж шинжлэх вэ? Яаж энийг зөв болгох вэ гэдгийг одоо 20 жилийн турш бодож бясалгаж хариуг нь олцоод байгаа хүн маань байна. Гэхдээ бид нар энийг бас нуудгүй. Манай Батгалзуулын гишүүдтэй уулзаад ингэх хэрэгтэй, ийм өөрчлөлт хийх хэрэгтэй гэж хэлэхэд дааж тоож хүлээж авч хэрэгжүүлэхгүй юм да тий. Түүнээс ингээд за би дарга болохоор л энэ асуудлыг ярих юм шүү гэд хадгалаа суугаад идэм биш шүү. Та нар одоо зөв ойлгоорой. Одоо энэ ингээд яг эрх мэдэлтэй хүмүүсээр дамжуулж хэрэгжүүлэх гэхээр хүлээж авдаггүй болохоор бид одоо өөрсдөө аргагүй ирэхэд бид нар эрх мэдэлд очиж ижил энэ асуудлыг зэгцлэх ёстой юм байна гэдэг одоо бодолтой болсноор одоо энэ удаагийн ингээд сонгуульд орж ийн бид нар энэ одоо урайгаа тавьж ийн энэ урайгаа хэрэгжүүлэх боломж одоо бидэнд итгэл хүлээлгээд биднэрт энэ боломж олдох юм бол их богино хугацааны дотор бид нар шудраг байдлыг бий болгосноор бүх салбарын одоо хөгжил цэцэглэлт бол одоо эргэлзээгүй болох боломжтой шүү гэдгийг одоо та бүхэнд ойлгохыг хичээж байна. Тэгээд дараагийнхаар бид нар өшөөнөөр нарийн тайлбаруудыг одоо хэлж өгнө. За маргаашийн лайвер хоёул юу вэ? Хүний эрхийг хамгаалах тухай тийм. Одоо манайхан ингээд хүний эрхийг хамгаална гэхлээр хэн нэгэн хүн одоо хөндлөнгийн хүн ирэл одоо хүний эрхийг хамгаална гэж ойлгоод байна. Тэгэхээр энэ бол маш буруу зүйл байгаа. Тэгээд бид нар үндэсний одоо хүний эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр гэдэг ингээд хөтөлбөр боловсруулаад бас ингээд хэрэгжүүлээд явж байгаа. Тэгэхээр хүний эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр, хуулийнхын эсрэг тунхаглал, за тэгээд үндсэн хуулийн дугуйлан төсөл, за ив нэгдлийн төрийн дуулал, за тэгээд ариун төр, ариун талбай гэдэг ингээд одоо бид нар бол энэ ард иргэдээ соён гэгэрүүлэх, за ингээд үнэхээр одоо ингээд мэдлэгэн дор ингэж эвлэлтэн нэгтгэхдээ зүгээр л одоо ингээд юм идэхгүй хүмүүсийг таараад бид нар ална гэл ингээд урд нь ингэж одоо манлайлж бодлоо хашгирах биш. Бүгдээр хамтдаа ингээд очих гэж байгаа газараа харчаад тэрнийхээ төлөө бүгдээр ингээд зүтгэл гэсэн ийм одоо онцлогтой гэдгийг бол та бүхэн одоо ойлгохыг хүсье. Тэгээд Монголын хүний төлөө ном бол монголчуудаа хөгжүүлэх, хамгаалах, нэгтгэх гэсэн үндсэн 3 концепцоор бид нар одоо мөрийн хөтөлбөрөөр боловсруулсан. За мөн одоо биднэрт одоо эрх мэдэл одоо олдоод Монгол улсад бас засгийн газрын мөрийн хөтөлбөрийг боловсруулах тохиолдолд яг энэ 3 агуулгын хүрээнд бид нар одоо засгийн газрын бодлогыг боловсруулж одоо мөрдөх ёстой юм байна. Бид нар нэгдүгээрт хүнээ хөгжүүлэх ёстой юм байна. Хоёрдугаарт хүнээ хамгаалах ёстой юм байна. Хайрлах ёстой юм байна. Гуравдугаарт нь эв нэгдэлтэй байх ёстой юм байна. Тэгэхээр энэ 3 чухал зүйлийг хийхэд бол бас хувь хүний өөрийнх нь одоо хичээл зүтгэл оролцоо чухал байгаа хэрэгтэй. Хүсэх хэрэгтэй. Түүнээс биш ингээд бүх юмд ингээд бухимдаал, бүх юмд сөрөг сэтгэлдлээр хандаал, бүх юмыг зөвхөн одоо өөрөөсөө бусдыг буруутгаал ингээд одоо бодоод байдаг энэ сэтгэлгээ бидний дунд бас байд юм. Тэгэхээр хувь хүний өөрчлөлт энэ нийгмийн томоохон өөрчлөлтийг суур болох юм байна. Хүн болгон оролцож, хүн болгон хариуцлагатай байж та бидний хамтдаа амьдарч байгаа нийгэм бид бүгдийг очиж амьдрахыг хүсэж байдаг нэг өндөр хөгжилтэй улс орнууд гэж бид нар одоо Монголоос зугатаал одоо нэг харийн улсад очиад амьдрахыг бодоод байна шүү дээ тийм. Одоо бүр ирэх барьж байгаа нөхдүүд маань хүртэл одоо тэгж яриад шүү дээ. Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлээд монголчууд нь Монголдо суралцаад одоо бүр дэлхийд зөвшөөрөгдөг диплом болоод дээрээ гадаад диплом л ярьж байгаа байхгүй. Гадаад улсуудад зөвшөөрөгдөг дипломтой болно. Тэгэхээр гадаадд очиж ажиллах боломжтой болно гэж яриад байгаа байхгүй. Гадаадд очиж амьдрах одоо шаардлагагүйгээр Монголдо ажиллаад амьдрдаг хангалттай амьдрах боломж нь байх тийм. Яагаад Монголдо монгол хүн эзний ёсоор илбэг хангалуун амьдрах тэр
бодлыг бодоод олчиж чадахгүй байгаа юм тий. Яг бидний Тэгээд нөгөө таны түрүүний асуусан асуултын нөгөө хэрэг маргаа их байгаад байгаа чинь бас л энэ ядууртай холбоотой. Бас л энэ төрийн зохион байгуулалттай холбоотой шүү дээ. Манайхан ингээд эрүүгийн хуулийг сайжруулаад чанга хууль, сул хууль гэх ингээд эрүүгийн хуулийг ингээд хүмүүс тохируулж хэрэглүүлэх гэдэг байгаа байхгүй. Би бол энэний эсрэг байдаг. Эрүүгийн эрх зүйн судалдаг хүний хувьд бол эрүүгийн хуулийг хэрэглэхгүй ингээд тавьчихсан ард хүмүүс байна шүү. Эрүүгийн хууль бол урьдчилан хэрэглэх л ач холбогдолтой. А бос ерөөсөө эрүүгийн хуулийг хэрэглэхээ болж ард хүн байгаад байна шүү. Одоо хулгайн гэмт хэргийг бараг сүүлийн 50 жил ерөөсөө тэгээ хулгайн гэмт хэргээр хүн шийдгээгүй тийм хот суурь байна шүү. Өнөөдөр шаардлагагүй амьдралтай байна шүү. Тэгэхээр чи бид нар манай улсын хурлын гишүүд эрүүгийн хуулийг одоо сайхан болгохгүй бол нэг баяр наадам болохоор өршөөлийн хууль бол гэмт хэрэгтнүүдийг өршөөх тухай бодоод нөгөө гэмт хэрэгтнүүд нь өршөөлийн хууль гарах байх гэж хүлээгээ сууждаг тийм. Ийм биш. Гэмт хэрэг үйлдэн гэдэг чинь хэн нэгэн хүний эсрэг муу зүйл хийж одоо бодож байгаа хийж байгаа зүйл байна. Тэгэхээр тэр бол ингээд нэг нэгнийхээ хайрлахгүй байх гэсэн үг шүү дээ тийм үү. Тэгэхээр бид нар тийм хайр одоо нэг нэгнийг хүндлэх сэтгэл ингээд өгүүлэгдээд байна тийм учраас нэг нэг хайрладаг, хүндэлдэг, гомдоодгүй тийм ийм байх юм бол бид нарт үүсэж ах зөрчил байхгүй шүү дээ. Энэ зөрчилт их байгаад байх тусам л энэ зөрчлүүдийг яаж арилгах вэ? Гэмт хэргийг яаж шийдэх вэ? Энэ хүнийг цаазаар авах уу болох уу тийм бид нар одоо цаазаар авах уу болох уу гэж асуугаа болио л доо. Цаазаар авахыг одоо яаж шийдэл байж л юм л тэр цаазаар авах авбал зохих гэмт хэргийг үйлддэггүй л ард эрэхтэй болчихно тийм үст. Ингээл одоо шийдэл нь бол дахиад нэг соёнгийн гэрэл дахиад нэг ард иргэдийнхаа одоо ухамсар тийм тэр боловсрал хүмүүжил одоо мэдлэгийг одоо дээшлүүлэх гол асуудал болчиход байгаа байхгүй тийм. За өнөөдөртөө ингээд өндөрлөх үйлдэлээ тийм. За тэгээ манай лайвыг та бүхэн ингээд үнэхээр дэмжиж байгаа бол Монголын хүний төлөө намайг дэмжиж байгаа бол та бүхэн шеэрлээд цааш нь түгээгээд өгөөрэй. За ингээд 56 минут ярьсан байна байлаа тийм ээ. За нэг цаг 10 минут усвал өндөрлөх үү. За тэгэд үндэсний телевизүүдээр бас цаг явж байгаа тийм. Төлбөргүй цагийн тэр цагийн хуваарийг бас гаргах юу пэйж нэрээ тавья тийм. Тэгээ тэр үеэр тэр телевизээр сонирхож үзэл бодлыг одоо үзэж болно тийм. 11 удаагийн мэтгэлцээнд оролцохоор байгаа. Маргааш анхны мэтгэлцээ. Гэхдээ бас л одоо шүүмжилмэр юм уу, гомдмор ч юм уу юмуд байх юм аа. Энэ мэтгэлцээний сэдвүүд гэдэг юм уу гэжээ. Тэгэд хэд нарийн ингээд салбарын асуудлууд одоо бүр бусад юм ингээд хөгжөөд дууссан зөвхөн энэ салбар болохгүй байгаа юм шиг гэдэг тийм асуултнууд, тийм сэдвүүд гаргаж тавиад байгаа юм. Энд чинь улс орчин бүтнээрээ хөдлөхгүй ингээд шаварт суучаад байхад одоо тийм юм ярьж дараа нь тэгээд айгуул та нар энэ тухай ярьсангүй, та нар энэ тухай бодлого байхгүй юм ч гэдэг юм уу. Тийм одоо хандлага үүсэхгүй. Гэтэ салбарт бид нар бас энэ бас улсын намын хувьд улсыг бүхэлд нь харж үзэхийг хичээдэг л дээ. Тэгээд салбарт бид нар бол одоо баримтлах ёстой зарчмууд одоо бидний хувьд бол одоо бид нар хэрвээ эрх мэдэлтэй байвал ийм л зарчмаар ажиллана гэсэн юмнуудаа бид нар тогтоод одоо мөрийн хөтөлбөртөө оруулсан байна. А бүр тийм нарийсгаад байгаа байхгүй юу? Жишээлбэл одоо мал аж ахуйн салбарт ямар инновац хийх вэ гэдэг. Одоо тэгэхээр яах юм бид нар зоотехникүүд шиг тийм үйлдвэрийн бухт эндээс оруулж ирээд ингээд ферм байгуулад гэж юм ярихаар тийм сэдвүүд гаргаж ирж тавьчихад байгаа байхгүй юу? Тэрийг би энэ улс төрийн сонгуулийн мэтгэлцээний сэдв гэж ерөөсөө хүлээж авахгүй байгаа. Гэтэ одоо тэгээд хүчээр одоо ярих цаг олдож байгаа мэтгэлцээнд оролцох боломж олгож байгаа юм чинь одоо тэгээд очиод ярилцсан та тийм ээ. Яг хөө энэ дээр бол Монголын үндэсний олон нийтийн радио телевизийг бол маш хангалттай ажиллаж байна л гэж дүгнэхээр тийм. Тийм Монголын үндэсний олон нийтийн радио телевиз бол монголчуудыг соёлыг гэрүүлэх Монгол хүн айл өөр болгоноос хураамж авдаг тийм. Тэгээд маш их төсөвтэй юм байгуулах хэрэгтэй. Тэгэхээр нийгэм эдийн засгийн редакц гэдэг байт юм билээ. Тэгэхээр тэр редакц
би энэ ярдагч ягаад энэ үндэсний олон нийтийн радио телевизтэй жоохон сэтгэл дундуур байдаг вэ гэхээр энэ нийгэм эдийн засгийн ярдагч байгаа. Одоо би ч өөрөө 2008 оноос хойш ингээд улсын хуралд нэр дэвшиж ингээд оролцлоо шүү дээ. Тэгэхээр энэ 2008 оноос хойш ингээд сонгуул болгоноор л одоо үндэсний телевизтэй тодорхой цаг гаргаж өгдөг. Сонгуул болгоноор л ингээд нийгмийн тулгымцсан асуудал гэхийн тухай ингээд яриа хөөр өрнөдөг. Тэгээд тэр одоо энэ нэр дэвшээд явж байгаа төрөл бүрийн мэрэгжилтэй төрөл бүрийн одоо ингээд юм үзсэн харсан хүмүүс чинь ингээд өөрийнхөө ингээд хүсэл мөрөөдлийг тийм ингээд мөрийн хөтөлбөр яриад байна шүү дээ. Гэтэл энэ сонгуулийн үеэр яригдсан энэ одоо санаанууд дээр ингэж одоо контент бэлдэж тэр эрдэмтэн судлаачдын тэр одоо бодож сэтгэхэд байгаа зүйлүүдийг ухаж нийгэмд хэрэгтэй зүйл болгох ёстой жинхэнэ инновац инновац одоо энэ мэдээллийг тэр үндэсний олон нийтийн радио телевиз гэдэг энэ мэдээллийн хэрэгсэл боловчиг эн чинь мэдээллийн төв болчиход байна шүү дээ. Энэ мэдээллийнхаа баазыг ашиглаж одоо ингээд улс орондоо хэрэгтэй тийм нэвтрүүлэг контент бэлдэх тал дээр бол үнэхээр хойрог байна л гэж үзэж байна. Миний бодлоор энэ үндэсний олон нийтийн радио телевиз гэдэг бол манай энэ төрийн ард түмний соён гэгэрүүлэх маш том багаж хэрэгсэл юм тийм. Тэгэхээр энэ багаж хэрэгслээ ерөөс огт ажиллуулж чадахгүй байна. Энэ багаж хэрэгсэл чинь өөрсдөө бас санаачлахтай энэ төрийн бодлого эдрийн дагуу ингээд санаачлахтай ажиллах хэрэгтэй. Тэгэхэд ерөн жаах ядууртрал нэвтрүүлгүүд байдаг. Яг сүүлийн үед миний ажигласнаар бол энэ уламжлал, өв соёл гэсэн чиглэлээр ингээд хэвтэйхэн нэвтрүүлгүүд яваад байгаа шиг байна. Гэхдээ тэр бол одоо маш чухал. Гэхдээ яг өнөөдрийн тулгымдсан сэдэв бид нар одоо цаашаа яах вэ? Тэр гоё өв соёлтой юм байна. Гоё уламжлалтай юм байна. Тэрийг ингээд хадгалж явах нөхцөл чинь баг байхгүй болчих гээд байгаа юм шүү дээ. Тэгэхээр энийг бол олон талаас нь харж одоо тэгээд энэ төрийн байгууллагуудаа хамтарч нэвтрүүлэх гэхлээр нэг юм хотлоо жүжигчилсэн бодит амьдралд нийцээгүй ингээд нэг юм хуурмаг юм. Яг ингээд бодит асуудлуудыг шүүмжилсэн. Энэ чинь шүүмжлэл гэдэг чинь бол одоо доромжлолоос өөр шүү дээ тийм. Шүүмжлэлийг бид нар ингэж өрнүүлж хийж тэгээд тэр нөгөө бодит одоо байгаа асуудлуудаа олж харж засаж залруулах тухай энэ чинь бодиттой ажлуудыг хийн шүү дээ тийм. Тэгэхээр энэ тал дээр бол манай одоо үндэсний олон нийтийн радио телевиз бол маш хангалттай ажиллаж байгаа үзэж байгаа. За яг саяны таны хэлсэн дээр бид нар энэ сэдв сонгох гэдэг ингээд одоо үндэсний олон нийтийн радио телевиз гэж бас нэг одоо улсын хурлыг дэвшиж байгаа улс төрийн намууд бие даагчдыг цуглуулад нэг уулзалт хийлээ шүү дээ. Тэгээд тэр уулзалт дээр очиод ингээд бид нар танилцуулахдаа бол хэдэн удаа ийм одоо хилцүүлгийн хэдэн удаа мэтгэлцэн хийгээл ингээд ярьж байгаа. Тэгээд нөгөө сэдвийн тухай ингээд асуух лээ. Сэдвийн тухай байгаагүй шүү. Тэгээд эн чинь нэг 2-3 хоногийн дотор нэг ихний сэтгүүл сууж байгаа сэдв зохиочж байгаа байхгүй юу? Энэ өөрөө нөгөө би уулын тэр одоо уулзалтын дээр хэлсэн. Наа сэдв гэдэг чинь бол маш чухал шүү. Ерөнхийгөөс тусгааруу тийм Монгол улсын нийгмийн тулгамдсан ямар үндсэн асуудлууд байгаа юм. Түүний хүрээнд ямар одоо салбар асуудлууд үүсэх юм ингээд системтэйгээр нас сэдвүүдэд тодорхойлороо эхний одоо магадгүй 7 хоногт нь одоо үндсэн ерөнхий асуудлуудыг хүрээд мэтгэлцэн тийм ерөнхий асуудлуудын хүрээнд мэтгэлцэн хийж явах орн нарийн одоо заавал одоо хариулт олсон тийм асуудлууд байх юм бол үнэхээр тэр асуудлыг шийдэх мөрийн хөтөлбөртэй намууд байна уу гэдэг ингээд энэ мэтгэлцээний чинь илүү шинжилгээ ухаанч илүү одоо энэ сонгогчдод мэдээлэл мэдлэг өгөхтэй одоо ийм одоо үр өгөөчтэй зүйл болгож болох байхгүй. Гэтэл энэ нэг зүгээр нэг ихтэй сургуулиудын зүгээр одоо аас тэмцээн болдоо тийм зүгээр мэтгэлцээний тэмцээн хийх гээд хэн нь уран гоё ярьж чаддаг хэн нь гоё одоо ихтгэл тавьж ийн гэдэг иймэрхүү оролтоо мэтэр мэтгэлцээнийг бол зохион байгуулж байгаа нь үнэхээр харамсалтай санагдаж байна. Тэгээ үндэсний олон нийтийн радио телевиз бидний ганц орох боломж шүү. Бусад телевизүүд минутын нэвтрүүлэг 902,000 сая төгрөг. Тэгээ 15 минутын нэвтрүүлэг хийлэг 15 сая төгрөг. Нэг 15 сая төгрөгийн нэвтрүүлгийг хэдэн хүн үзэх вэ? Тэгээ энэ бол ерөөсөө ингээд үнэхээр хариуцлагагүй зүйл болж байгаа гэдэг бол би бол тантай санал нэг байна. Ер нь бол одоо манай Монголын үндэсний олон нийтийн радио телевиз нийгэм ярьдаа эдийн засгийн ярдах зүйл үнэхээр хоцрогдсон юм л. Тэгээ нэг хэдэн сэтгүүлч нь яг нэг бахил байдаг хэдэн сэдвийнхаа хүрээнд нэг хүмүүсээс ингээл яриа авч идэг. Яг ийм нэг улс орныг одоо нийгэм эдийн засгийн хувьд одоо тэр дэлхийн одоо улс орнуудын төвшөнд тийм Монгол улс ямар арга замаар одоо энэ олон хоцрогдсон байдлаа засах юм болох юм тийм энэ болгоныг ярьдаг баймаар биш.
Тийм. Тэгэл одоо захиалгатаагаар одоо янз янзын нэвтрүүлгүүд хийгээл ингээл. Ер нь тэгэл бүдүүлгээр хэлэхэд одоо энэ засгийн газар дарга нарыг магтдаг л телевиз болцсон л санагддаг шүү дээ. Яг тэр уламжлал өв соёлын нэвтрүүлгүүдээс бусад газараар харахад бол тэгэл тэнд явж байгаа юм мундаг гэсэн л одоо хандлагатай юмнууд л харагддаг гэдэг. Ихэнхдээ үздэг шүү дээ. Одоо үндэсний олон нийтийн телевизийг нийгмийн эдийн засгийн ярддаг гэдэг нь одоо уул нь бол бас л нэрийг аваад үзсэн чинь нийгмийн эдийн засаг, нийгэм улс төрийн одоо ингээд одоо толгомцсон асуудлуудыг хөндөөл тэгэл тэр шийдлийн олоо ингээл ёстой нөгөө гой зөв асуултуудыг энэ нийгмийн дундаас олж ирж энэ засгийн газар төрдөө хүргэж явах хэвэл ярдагцсан шүү дээ. Одоо гол санаагаа бүхэл өдөө үндэсний олон нийтийн радио телевиз гэсэн мөртлөө одоо нэг сайтаас одоо тэ үзэл дутуу байна гэдэг маань одоо өөрсдийнхөө одоо үйл ажиллагаанд дүгнэлт хийх ёстой гэж хэлмээр байна. Тэгэхээр энэ мэтгэлцээ ингэж зохион байгуулж байгаа зүйлийг бол үнэхээр одоо улс төрийн сонгуул болж байна тийм улсын хурлаа байгуулах гэж байна. Улсын хурлын гишүүн гэдэг чинь одоо бусдаасаа илүү одоо сэтгэдэг, боддог, судалдаг, шинжилдэг, дүгнэдэг ийм хүмүүсийн одоо ийм одоо цуглаа болох гэж байна. Тэгэхээр энэ хүмүүсээс одоо энэ чинь одоо Монголын алтан сан хөмөрг одоо фонд тийм чи одоо бид нар хамгийн оюунлаг хүмүүс нь л одоо 15 минут ярих гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ чинээс бол маш их зүйлийг авах хэрэгтэй. Өмнөх сонгуулиудаар мэдээж бас энэ асуудлууд яригдж л байсан байна шүү дээ. Тэгэхээр тэр яригджсэн асуудлуудыг бас ингээд асуудал болгож хөндөж ингэж авч явдаг тийм юм ерөөсөн. Би одоо 2008 оноос хойш шүүхийн шудраг болох хэрэгтэй гэл ингээл энэ үндэсний олон нийтийн радио телевизээр одоо сонгуулийн сурчлагын нэвтрүүлэг орох болгондоо шүүх шудраг болох хэрэгтэй, шүүхийг ингэ шудраг болгохыг прокурорлохгүй, цагдааг ингэ өмгөөллийг ингэ яриаддаг. Тэр ярианууд хэрвээ гэж ойлголт байдаг байхгүй юу? Хэрэг хэрэгцээ. Одоо гэмт хэргийн бүрэлдэхүүн гэдэг юм байдаг. Гэмт хэргийн бүрэлдэхүүн дотор объектив тал гэж нэг юм байдаг. Гэмт хэргийн чинь одоо ингээд объект, объектив тал, субъект, субъектив тал гэсэн нэг юм дөрвөн шинжээр ингээд наривчлан задлаад судалдаг байхгүй тийм. Жишээлбэл субъектив тал гэхэлэр энэ гэмт хэргийг үйлдэж байгаа хүн санаатай хандсан уу, санамсаргүй нөгөө тухайн хүний бодол талаас нь судалдаг. Объектив тал үйлдэл талаас нь судалдаг байхгүй. Үйлдэл, эс үйлдэл тийм. Жишээлбэл тухайн үйлдэлийг ямар багцаар хийсэн, ямар цаг хугацаанд хийсэн, тухайн үйлдэлийг хийснээс ямар хор уршиг үүссэн. Энэ хор уршиг үйлдэл хоёр шалтгаан толгой гэдэг. Шалтгаан толгой гэдэг зүйлийг ярихын тулд хэрвээ гэдэг үг байдаг байхгүй. Хэрвээ энэ шүүх засаглалыг шинжлэх тухай 2008 онд миний үндэсний телевизээр ярьж исэн зүйлийг одоо хүлээж аваад энэ дээр одоо би одоо тухайн үед одоо төгс засгийн өдөр тууцчих гэсэн ингээл шаардлага юм хөрвүүлээл тэ одоо явж ирсэн. Хэрвээ тухайн үед миний тэгж ярьж ирсэн үйлдэлийг тэ үгийг сонсоод тэгээд энэ шүүх засаглалтаа өөрчлөлт шинжилт хийсэн бол өнөөдөр ядаж хөгжлийн банкны хэрэг гэдэг юм бид нар тийм байхгүй байсан байхгүй. Тэр нүүрсний хулгай гэдэг юм чи байхгүй байсан байхгүй. Тэгэхээр хэрвээ нүүрсний хулгай байгаагүй тийм хэрвээ одоо тэр 2008 оноос хойш авилга албан тушаалын гэмт хэрэг ерөөсөө үлдэгдэг бол Монгол улс ямар хөгжингүй улс болсон байх вэ? Тэгэхээр эн чинь энэ алдагдсан боломжоо бид өнөөдөр ерөөсөө тооцоолж бодохгүй байхгүй. Бид нар маш сайхан 3-500 мянган их орондоо аз жаргалтай амьдраад тийм хамгийн дээд цалин хангамжтай хамгийн сайхан одоо тэр бидний мөрөөдөд байгаа тэр Норвег, Чил одоо тэр баялгаа зөв ашиглаад сайхан амьдраад байгаа улсууд шиг улсын иргэд шиг бид нар ингээд амьдрах боломж байхад тийм ээ нэг цөөхөн хэдэн нөхдүүд нь ингээд одоо хулгай хийгээд зөвхөн өөрсөндөө ашигтай тийм. Одоо манай нэг тэргүүн байсан нөхөр нэг гадны том одоо хөрөнгө оруулалт ирээд уулзсан чинь миний охиныг сургууль сургаад өгөөч гэж гуйсан гэдэг чинь тийм. Тэгэхээр яг ийм бодолтой нөхдүүд ингээд улс орныг өнгөрсөн 32 жилийн хугацаанд удирдсан учраас та бид өнөөдөр ямар амьдраад байгаа юм бэ тийм. Өчүүхэн одоо нэр асуудал ингээд зовлонгоо ярих юм бол нэр инээдтэй зовлонтой амьдарч шүү дээ тийм. Тэгэхээр энэ бол одоо үнэхээр Монгол улсын өнөөдөр хүртэл удирдах гэсэн төр засгийн удирдлагуудаа эргэж дүгнэж харах цаг нь болсон гэж ойлгож байна. Би өчигдөр бас тэр саяны тэр Монгол улсын төрийн тэргүүн байсан охиноо сургууль сургая гэж хэлсэн. Дээрээс нь одоо ингээд гаднаас ирсэн нөхдүүд танаа дарга нар ямар сони юм бэ? Надад
ямар ашигтай юм бэ гэж асуугаад байна гэдэг шиг тийм. Яг энэ шиг өчигдөр би тэр нэг сонир мэдээлэл үзсэн. Их хурлын дарга байсан. Замдаа хүүгийн инх болт гэдэг хүн, цагаан сувраг гэдэг ордыг одоо элбэг дөрж гэдэг хүн 2009 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхдаа хамгийн их одоо хандив өгсөн одоо Мак гэдэг компани одоо тэр одоо өгсөн хандивт нь тэр өрөндөө 14 онд өгсөн юм а гэж яриад байгаа юм. Тэгээд би тэр мөнгийг зөөж исэн үний үед мэдээд байдаг юм. Тэгээд тэр тоогийг хэлэх хэрэгтэй. Хэдэн төгрөг зөөсөн бол тэр цагаан суврагт хэдэн төгрөгөөр зарагдсан тийм ээ. Тэгээд дээрэс нь их хурлын дарга байсан хүн. За дээрэс нь би тэр их болтгой намтрыг ингээд ороод хараад үзлээ л дээ. Тэгсэн чинь 2008-аас 12 онд тэр хүн маань гадаад бодлого, аюулгүй байдал гадаад бодлогын одоо байнгын хорооны дарга ажилтдаг байсан биш. Их хурлын гишүүн, их хурлын байнгын хорооны дарга хүн ерөнхийлөгчийн сонгуулиар хууль зөрчөөд мөнгө бариад гүгээд явж исэн гэдэг олон нийтийн телевизээр ичгчгүй яриа зогсож ийн гэдэг үнэхээр бид нар одоо ямар цайцсан хүмүүстэй ингээд одоо хүмүүсээр удирдуулаад байгаа юм бэ тий. Тэгэж ярьсандаа ч одоо шийтгэл хүлээхгүй гэдэгтээ итгэлтэй байна тий. Өдөр чинь шийтгэл хүлээхгүй зүгээр наадах чинь одоо дахиад хин нэгнээс мөнгө аваад хин нэгэнтэй наймалцал тэрийг ярьж байгаа. Тэр хүн ашиггүйгээр хизээч тэр үгийг хэлэхгүй шүү. Яг одоо бас дахиад тэр мөнгө хийгээл явж байгаа нэг шунталтай мөнгөнийхөө төлөө явж шүү дээ. Тэгэхээр энэ бол маш тодорхой. Ирэх хэрэгсдэд бэлдуучлаа магадгүй өөрөө гэмт хэрэгт оролцолцохоо өөрөө ял шийдгэлийг наймалцаж явж байгааг үүсэх байна. За яг төгсгөлд нэг иймэрхүү зүйл ярьчихсан. Ер нь бол гэхдээ одоо бид нар зүгээр нэг мэдээллийг сонсоод элбэг дөрж ямар муухай юм бэ тэр мак ямар муухай юм бэ гэж одоо хүмүүсийг ингээд би комментиг харахад тэгж дүгнээд байна. Их болт гэдэг яасан шодрог юм бэ? Энэ элбэг дөрж ямар муухай юм бэ? Өстой цагаан сураг ордыг ингээд маркет өгсөн байна гэж яриад байгаа байхгүй. А гэтэл тэр инк болт гэдэг хүн тэр хүмүүсээс сайн юм уу? Тухайн үед нь мөнгөний зөөж гүйжсэн байна. 12-нд одоо жишээлбэл макийн мөнгийг элбэг дөржийн сонгуулийн сурчлагын хандив гэж аваад хэмжээний мөнгө гэж байгаа юм. Тэгээд одоо элбэг дөрж гэдэг хүн ерөнхийлөгч болсон юм байна тийм үү? 13 онд дахиад улирч ерөнхийлөгч болоод 14 онд маркет өрөө төлөөд цагаан сувгийг өгсөн юм байна. Тэгвэл тэр мөнгө зөөсөн хүн нь яасан гэхлээр 8-аас 12 онд байнгын орооны дарга хийж байгаа 12 улсын хурлын дарга болсон байгаа байхгүй. Энэ тэгэхээр нэр одоо зүгээр энд нь л одоо зүгээр хүмүүсийг би энэ жишээг яагаад ингэж хэлээд байна. Өөрөө ярьчихсан асуудал учраас би өнөөдөр ингэж энд яриад байна шүү дээ. Тэр өчигдөр би өөрөө үндэсний олон нийтийн радио телевизээр тэр хүн ярьж байсан. Үндэсний олон нийтийн радио телевиз ийм юм мэдээлэл сууж газар мөн юм бол. Тэгээд энэ хиний даалгавраар тэр элбэг дөрж эсрэг яриад байгаа. Элбэг дөрж гэдэг хүний эсрэг өнөөдөр Монгол улсын ерөнхий сайд оюун эрдэнэ 5 шүүгчийг баг өөрөө томилж байгаад ингээд хүн хилэгдүүлсэн гэж яриад байгаа шүү дээ. Үндэсний телевизээр бас ярьсан. Тэгсэн чинь инк болт гэдэг хүн өөрийнхөө нөгөө хүний паянг ярих гэж байгаа өөрийн булгайг дэлгэж шүү дээ. Тэгэхээр бол сайхан зүгээр би энийг элбэг дөржийг өмөрч үг хэлж байгаа биш байхгүй энэ бол. Тэр маркийг өмөрөөд байгаа биш те. Цагаан сургаа авмаар байна. Тэр одоо сонгуульд ингэж янз янзын байдлаар ингээд маш их хэмжээний хууль бос мөнгө төгрөгийг ингэж зөөж сонгогчдын саналыг худалдаж авахд тэр мөнгийг зарцуулж байгаа юм бол тийм үү. Энэ одоо тэгээд бас гэмт төр хууль бусааргаар төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэмт төр үйлдэгдсэн байгаа байхгүй юу. Тийм. Тэгээд тэрийн үйлдэгт нь оролцсон нөхөр өнөөдөр телевизээр яриад байгаа шинжлэх цагаан тагтаа одоо яриад байгаа. Тэгэхээр манай бас Монголын хүний төлөө намын пэйж хуудсыг дагдаг энэ мэдээллийг одоо цөөхөн ч гэсэн үзэж байгаа байхгүй. Тэгээд иймэрхүү байдлаар одоо өөрийнхөө хүлээн авч байгаа мэдээлэлд дүн шинжилгээ хийж өөрөө хараа тусаар ингээд дүгнэлт хийж үзээсэй л гэж хүсэж байна. Тэгэхээр зандаа хүн инх болт гэдэг хүний яриа та бүхэн ингээд өөртөө сонсоод үзээрэй. Тэгээ маргаашаас бид нар бас нэг техникийн шийдэл хийгээд за нэвтрүүлгийнхаа дундуур бас дэлгэцэн дээрээ бас видео одоо юмнуудаа мэдээллүүдээ гэж бас үзүүлээд тэрийг ярьдаг болж байгаа. Тэгээд энэ Монголын хүний төлөө намынхаа пэйжийг дагаараа тэгээд бид одоо хилээд байгаа. Одоо лайв болгондоо хилээд байгаа. Бид нар бол өмнө нь Монголын хүний төлөө нам та нэгдээрээ бидэнтэй нэгдээрээ гэж ерөөсөө уриалаагүй. Яагаад гэх юм бол бид одоо юу хийгээд байгаа юм бэ гэдэг хүмүүст ойлгуулах зорилгоор 7 жил ажилласан. За одоо 2024 оны сонгуул дуусаад бид нар 2028 оны сонгуулийн бэлтгэл ажилдаа орноо. Тийм учраас бид нар одоо
яг одоо энэ цаг мөчөөс эхлээд бид нар Монголын хүний төлөө нам гэдэг пэйж хуудас, Монголын хүний төлөө намын одоо вебсайтыг бид нар ажилуулад ингээд улс орон даяар Монголын хүний төлөө намын гишүүдийг одоо нэгтгэх, гишүүдийг одоо олон болгох, за ингээд одоо сум хороо болгонд одоо намын салбар өвөр хороо анхан шатны байгууллагуудад байгуулах ингээд одоо Монголын хүний төлөө намаас улс орныг удирдах чадамжтай үндэсний хэмжээнд одоо ажиллах чадвартай ийм боловсон хүчнүүдийг одоо үндсэн хуулийн мэдлэгч суйрлан бэлтгэх зорилготой ингээд бид нар одоо маш их том ажлыг одоо эхлүүлээд ажиллаж байгаа шүү гэдгийг бас хэлмээр байна. За дээрэс нь бид нар үндсэн хуулийн дугуулсан гэдэг төсөл санаачлаад ажилладаг. Энэ үндсэн хуулийн дугуулсан төслийн хүрээнд бид нар 110 суманд очиж сурчлагын ажил үндсэн хуулийнхаа танилцуулга хийсэн. За үлдсэн 220 сумандаа бид нар үндсэн хуулийн 100 жилийн өмнө амжуул одоо хурж ажиллана, амжихгүй бол бас 2025 онд багтаа бид нар 220 суманд очиж үндсэн хуулийнхаа танилцуулга лекц, үндсэн хуулийн дугуулсан төслөө танилцуулга уулзалтыг бас зохион байгуулнаа гэдгийг бас одоо хэлмээр байна. Энийг бол бид нар байнга лайв болгоныхаа төгсгөлд хэлье гэж бодож байгаа. Тэгээд Монголын хүний төлөө нам нэг дээрээ улсын хурлын 2024 оны сонгуульд Монголын хүний төлөө намын төлөө саналаа өгөөрэй. Бүгдээрээ шудраг шүүхтэй болохын төлөө дуу хоолой үзэл бодлоо нэгтгэцгээе гэж уриалъя. За ингэ өнөөдөр хөлөө өндөрлөө. За баярлалаа, баярлалаа. За сайхан амарцгаагаараа. Тэгээ та бүхний сонголт мэрэгэн байгуулалтаа сонголтоо хийхин тулд энэ нийт дэвшигчдийнхээ мэдээлэлтэй маш сайн танилцаарай гэж хүсье. За сайхан амарцгаа.